Сабын үзэгчтэй сонсогчдоо өнөөдөр 4-р сарын 2-ны өдөр яагаад өнөөдөр та энэ подкастыг сонсож байгаа вэ гэдгийг нэвтрүүлгийн төгсгөлд мэдэх болно. За тэгээд өнөөдөр танд тэгээ бас таныг эргэн тойронд хүрээлж байгаа хүмүүст энэ мэдээлэл заавал очих ёстой гэдэг шийдвэрийг гаргасан учраас энэ мэдээлэл танд хүрч байгаа шүү. Тэгэхээр энэ зүгээр миний сонирхлыг татах зүйл биш вэ гэж бодоод өнгөрөх зүйл биш. Та энд юу яригдах нь вэ? Яагаад яригдж байгаа юм бэ гэдгийг та нэг ухаад сонсоод тэгээд амьдралтаа бас энэ үзэл баримтлал, энэ ойлголтыг аваад яваасаа гэсэн хүсэл бидэнд байгаа гэсэн үг шүү. За. Тэгээд манай өнөөдрийн зочноор Анар болон Тунгаа нар байгаа. Тэгээд Анар Тунгаа хоёрыг та охин өмнө нь бол хаа нэгтээ харж исэн байгаа. Өнөөдөр маа ингээд дахиад хар. За бид гороо юу ярих гэж байна вэ гэхээр миний энэ ингэр дээр байгаа энэ цэнхэр тэмдгийг та бараг таньдаг болсон байгаа бох. Таньдгүй хүмүүс нь өнөөдөр бүр бас илүү таниулъя гэж бодож байгаа. Ийм цэнхэр тэмдэгтэй болоод аваарай. Тэр тусмаа 4 сарын 2-нд зүүж агаарай. За та хоёрт өдрийн мэнд хүргэе. Сайн өдрийн мэнд. Сайхан аварч гин үү? Сайхан. Чи сайхан уу? Сайхан. Дулаараа сайхан байна. Дулаараа сайхан байна те. Нэрээ дулаарах үед нэх гоё болдог те ингээд. Сэтгэл санаа нэх гоё. Тэгсэр нь бас жоохон ядаргаад. Ядарч ийн үү? Ер нь яг нэг юм зүгээр л нэг өдөр тутмын өөрчлөлт байгаа надад л. Надад тийм болов. Алгуу. Гоё тэгвэл тохирцсон л эд шуурсан тохирцсон, амралтанд тохирцсон явж байгаа юм. Тэгээ хавар бид нар чи хөдөлгөөнд ороод ингэ жоохон ядраад идэм шиг байгаа. Тэгээд энэ хаврын өдрүүдээр аутизмыг таниулах өдөр 4 сарын 2-нд тохиолцдог. Тэгээд аутизм гэж юу вэ? Аутизмтэй хүмүүс яг одоо ингэ нөгөө юугаар болвол за бэлгийн цөөнх гэдэг тоо бол 10 хүндэтмийн 1 гэдэг олон улсын судалгаа байт юм лээ. Тэгэхээр аутизм дээр яг тийм судалгаа байна. Надад хамгийн ил байсан тоол энэ болохоор ярьчлаа. Магадгүй зөвхөн сонгосон жишээ нь тийм юу оновчтой биш үж магадгүй гэхдээ аутизм дээр ер нь ямар тоо байт юм бол? Ер нь яг дэлхийд дахинд бол нэг 10,000 хүүхдийн нэг тэр гэсэн тоо явж идэг. Гэхдээ нөө улс олгоны статистик бас өөр. Тийм байх хэвээр тийм ер нь. Америк, Солонгос эдэр бол одоо жишээ нь 37 хүүхдийн 1 гэдэг ч юм уу. Ингээд аюул өндөр тоотой болчихсон. Дэлхийд даяар бол 10,000 гэж л ярьж байсан. Одоо бол тэгтээ өсөж байгаа хаа. Тийм аутизмын нөгөө хүрээний эмгэг гэж ярьдаг. Хүмүүс нь аутизм гэж ойлгодог. Аутизмын хүрээний эмгэг гэхээр дотор нь нэлээд хэдэн төрлийн бэрхшээл байдаг. Тэр бүхлээрээ бодох юм бол дэлхийд ер нь хүн амын 1% нь аутизмын хүрээний эмгэгтэй байх магадaltaй гэсэн тийм байдаг. Яг зарим хүн бол онцлогдолгүй өнгөрчдөг. Тэгээ хөнгөн хэлбэрийн ч үт юм тийм байдаг учраас ерөнхий тоон нь бол барагцаагаар ярьдаг. Зүгээр цаашдаа өсөд байгаа нь аюултай юм юу гэхээр нөгөө жишээлбэл 100 хүүхдэд төрж байгаа аутистик хүний хүүхдийн тооч гэдэг юм уу. Тэр нь бол ер нь байнга өсөд тийм 88 хүүхд тутмын 1 гэж дэлхийн нийтэд ер нь бас яригадаад байсан. Тоо нь одоо 54 рүү орцсон байсан. Америк, Солонгост их өндөр байдаг. Их Британд бас өндөр байдаг. Тэр нь яг юунаас болдог нь бол тодорхойг боловч ер нь бол байнгын тоо нь өсөд байгаа. Юунаас байх нь тодорхойгүй хэрнээ өсөд байгаа гэхэлэр айгу сонирхолтой юм те. Тэрийг уг нь тодруулж болмоор юм. Big data одоо энэ ч хаалт big data байгаа шүү дээ. Гэхдээ бас яг энэ эрүүл мэндийн хүний бие физиологтой холбоотой тэр тусмаа энэ нийгмийнх болохоор энэ чинь бас айгу яриухтай зүйл юм шиг байна. За би та хоёрын хувийн туршлагуудаас бас сонсомоор байна. Ягаад гэхээр яг энэ аутизмтай гишүүнтэй гэр бүлийг төлөөлж өнөөдөр бидэнтэй ярилцаж байгаа. Тэгээд гол нь клиникл талаасаа бол юу байдгийг бид нар ярьцлагын дараагийн хэсэгтээ яриа. Зүгээр яг анх яг энэ аутизмтай нүүр тулахад эцэг их хүний хувьд ер нь ямар импактыг хүлээж авдаг юм бэ? Тэрийг бас за Тунгаагаа хэсгэлээ. Би ч нэг 2 ихэр хүүтэй. Тэгээ 2 ихэр хүү маань төрөөд ингээд боожоод ер нь хөөрхөн яг л жирийн хүчиг цагта хөлдөө ороод цагта мөлхөөд ч гэдэг юм уу те. Тэгээд ерөөсөө нэг болохгүйсэн юм нь хилд орохгүй байсан. Хилд орж өгдгөө тэгээд харилцаа өсгдгөө. Тэгэл эрэхтэй хөхт орой хилд ордог юм аа. Зүгээр битээ санаа зов. Ийм 2 хөөрхөн хөхт гэл ингээл нэрэж тийм үү гэд. Тэгэл нөгөө памперсаас гарч өгдөг. Үгүй энэ ч өдид 3 нас хүрсэн хөхт чинь памперсаас гарчдаг та. Бүр яаж ноцолдоод гардаг. Гэл ингээл гайхаал яваадс. Тэгж жаад нөгөө цэцэрлэгийнх нь багш нь та одоо ер нь үзүүлчихэд буруугүй хаа энэ арай л оройтчлоо
өдөрт бол хүүхд яриад эхэлсэн байх хэвээр. Тэгэл яг хаашаа явах уу гэл ингээд судлал явж хамгийн сүүлд сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төв дээр очиод за ер нь бол аутизм байх магадaltaй байна. Ажиглая гэл анх сонсч ирсэн. Тэгэл аутизм гэдгийг мэдэхгүй шүү дээ. Юу гэдэг юм. Харин гэрүүлийн чинь хүн та хоёр тухайд очихоос өмнө аутизмын тухай ер нь ойлголтгүй явж байгаа гэсэн үү? Эсвэл та би зүгээр нөгөө хүүхдээ орой хэлд орлоо гэж гуглдэж үзэхээр л аутизм гарч ирсэн л та. Гэтэ бүр цааш нь бол ухаагүй. Ямар ч байсан л нэг бэрхшээл байна гэдгийг ойлгочихсон. Тэгээ нөгөө судлаагүй болохоор нэг тийм айцтай. Ер нь л хэцүү юм байж таарлаа гэл те. Тэгэл нөгөө эмчээсээ одоо яах ёстой юм бол гэхээр одоо тэгэл хэцүүтэй гэлтгчихэж байгаа юм. Тэнгүүд л ерөнхийд айгу тийм айц ихтэй, тийм бараан харанхуй тийм зөвлөл мэдрэгдээд эхэлдэг. Тэгэл нөхөртөө хэлээл хоёлоо нэг хэсэг бол айгу тийм сэтгэл санааны амар өөрчлөлтөнд орчиж байгаа юм. Тэг яг явандаа ингээд нөө учрыг нь олоод ийм юм байд юм байна. Аутизм чи ер нь ийм учиртай, ийм одоо характертай гэдэг юм байна гэдэг ч юм уу те. Ингээд онцлогуудыг ойлгоод эхлэхээр эн чинь бас ингээд өсөж хөгжиж дэвшиж болдог, сайжирч болдог, хүүхд хөөрхөн болж болдог те. За бэжээр саяны ярианд чинь дурдгцсан зүгээр ингээ өнгөрч болохгүй нэг зүйл. Сэтгэл санааны өөрчлөлтөнд орсон гэж. Ямар өөрчлөлтөнд? За ер нь бол маш их сэтгэлээр унсан. Яагаад л гээд асууад тийм л. Яагаад юм болчих вэ? Юунаас болчих вэ? Тэгээ нөө тийм ерөөсөө нэг хэсэг хугацаанд бол ингээд өөр юм бодогдгоо болчдөг. Гэл нэг л муухай ирээдүй хүлээж байгаа юм шиг. Тийм амар сэтгэл санааны дарамтанд орсон л тоо. Тэгэл яг нөгөө нөхөртөөгөө хоёлаа нэг нэгнийхээ сэтгэл санааг дэмжээл одоо хоёлаа яах вэ? Гарц хай. Юу хийж болох вэ гэл. Тэгээд хэсэгтээ бол үргэлжилсэн. Яг гэр бүл болгоны хувьд бол өөрөө идэж магадгүй. Яг нэг хувьд бол тийм л юм тоолж ирсэн. За. Андрын хувьд манай хүү одоо 9 настай. Бид нар бол харьцангуй эрт мэдсэн. Азтай гэж боддог. Манай хүү гэдэг бид нар нөгөө ихний хүүхдээсэн болохоор хүүхд яг ямар үдийг өндөө мэдэхгүй, боддоор мэдэхгүй шүү дээ. Харьцуулж мэдэхгүй гэсэн. Өмнө жишээлбэл нэг хүүхдээсэн бол те ийм байх хэсгүүдээ ингэх ёстой гэдэг бодолтой байх ёстой байсан баг. Тэгтэл яг манай хүү угаасаа бүх юм аягүй эрт дэлгэрсэн, аягүй тодорхой байсан. Юм дуудж муудаа сонсдгоо сонсохгүй байгаа юм шиг эргэж харддаг байсан. Тоглоомуудаа, машинуудаа томоосон жижиг хүртэл бүгдийг өөрөө тавьждаг байсан. Тэр чинь тухайдаа баг миний хүү ямар мундаг юм бэ л гэж. Би физиологийн хувьд бол хөгжил нь аягүй сайн байсан боловч яг харилцааны тал дээр угаасаа л болохгүй байсан юм байл л дээ. Тухайдаа бид нар мэддэггүй. Миний хүү чи хинэггүй гэсэн юм яриа л дээ мэддэггүйс. Гэтэ харьцангуй гэдэг нь бид нар 2 настайд нь мэдсэн. 2 нас өнгөрөөд мэдсэн гэдэг нь манай ээж нөгөө одоо амар буян гэж ихч байдیں۔ Хүүн ерөөлт гээд одоо нэвтрүүлгийн төрт ороодсон хүмүүс харсан баг. Их мундаг байдаг. Тэр амар буян ихчийн ярилцлагыг нь манай ээж олж хараад тэгээд миний хүйнийг нэг уншиж хараа л гээд тэгсэн. Тэгээд яг жоохон санаа зовход тэгсэн юм шиг байл л дээ. Тэгээд би уншсан чи ерөөсөө тэр ерөөлтийн ерөөсөө байж байгаа бүх юм л манай хүү л гэсэн. Хийж дөр жоохондоо хийж байгаа одоо үйлдэлүүд нь бүх юм байсан учраас би тэгэл их нэртэй нэг хэлээл чи юунийг уншичаараа гээл тэгсэн. Манай их нэр нэг 2 хоногийн дараа уншсан баг. 1 хоногийн дараа ч юм уу. Тэгэл би надад тэгэл ингээ хэлсэн. Хоёлаа ингээ манай хүүхд юм байна, тийм байна гэд бид өөрсдөө залууч байсан. Нэг яг айхтар бол хүн цохилтонд ороогүй. Мэдээж яагаад гэдэг асуулт бол байсан. Гэхдээ миний хувьд бол би нэг сайн одоо уйлж аваалаа тэгэл тайтгарсан да. Тэгээ тэрнээс хойш бол ерөөсөө урагшаал харсан. Тэгэл болд юм байна. Угаасаа Autism Speaks гэдэг сайт байдаг. Тэгэл тэндээс маш олон кейсүүдийг уншаал ийм байна, тийм байна. Өөрийнхөө хүүхдтэй ойролцоо кейсүүдийг аваад харьцуулж үзэл за ингэх систем байна гэл яг бас нэг давуу тал нь яг нэг Google-с ямар ч мэдээлэл англиар хайгаад олоод авчих хэмжээний байсан учраас тэр талаараа бол их давуу байсан баг гэж бодож байна. Тэгэхгүй яг өөр кейсүүд бол маш их байгаа. Манай хоёр одоо гэр бүлийн хувьд бол кейс бол хоорондоо жоохон өөрчлөгсөн бас их гайгүй кейсүүд хүүхдүүдийнх нь хувьд ч тэр гэр бүлийнх нь одоо хүмүүсийн хувьд ч тэр ягаад тэгэхээр маш олон байдаг эцэг эхчүүд нь хэн зөвшөөрдөг эсвэл эцэг нь зөвшөөрдөг хаяа явцсан тохиолдлууд байгаа. Тэгээд юуны бэрхшээлтэй хүүхдтэй ганц бие хүртэл үлдчихэж байгаа ээж нар маш олон байгаа. Монголд бас тийм кейсүүд их олон бий. Ялангуяа аав нар зөвшөөрдөг. Зөвшөөрдөг гэдэг маань юу? Яхаар миний хүүхд тийм биш
гэдэг. Аутизмтай гэдгийг хүлээн зөвшөөрөх. Аутизмыг нь хүлээн зөвшөөрдгүйгээсээ болоод эн чинь гэр бүлд аутизмтай хүн байна гэдэг нь зөвхөн аутизмтай хүний асуудал биш. Гэр бүлийн асуудал болж хувирдаг. Хин нэг нь жишээлбэл ажил хөдөлмөр эрхлэх боломжоо бараг л ихэнх кейс дээр бол алдаж байгаа гэсэн хүүхдээ харахгүй болохгүй. Тэгээд нөгөө тэгш хамруулт энэ төр юм байдаг учраас цэцэрлэг сургуульд хамрагдах боломжоор маш хомс. Тэгэл ирэхээр ингээл гэр бүлийн хувьд бол маш хүнд байдалд ордог. Зарим нь дэрийг ингээд одоо манай гэр бүлүүд чинь ингээд ойлголцоод хоорондоо ойлголцоод те бүх юм хамтдаа даваад туулсан кейс гэр бүлүүд ч байна. Тийхгүй тэгээд ингээд маш хүнд байдалд орсон гэр бүлүүд ч бас байдаг. Салт сарнцсан ч байд юм уу те. Эсвэл одоо ингээд хоёулаа сэтгэлийн гүн шаналтай ингээд явж байгаа хүмүүс ч гэсэн олон тохиолдож исэн. Тийм хүмүүсээс танд мэддэг тийм хүмүүс ч гэсэн байдаг. За үзэж байгаа сонсож байгаа хүмүүсээс нэг зүйл гуймаар байна. За хэрвээ та энэ хүртэл үзэж байгаа тэгээд энэ сэдвийг анхны ойлголтоо авч байгаа эсвэл анхны ойлголтоо авцсан үжээ зүгээр энийг мэддэг байсан ч байсан хамаагүй. Ер нь бол та хүүхэд нарны аймаг гэж юу вэ гэж та асуух юм бол нарыг тойроод ингээд ийм гаригуд байдгаа гэж тайлбарлаад хэлдэг. Тэгээд хүүхэд ч гэсэн тэр тухай та хэр тайлбарлахаас хэр оновчтой тайлбарлахаас тэр хүүхэд ойлголт авчдаг. Та өөртөө ойрхон байгаа магадгүй өөрөө чи хүүхэд дүү хин нэг энэ бага насны хүүхдүүд аутизмтай хүн гэж ийм хүн байдаг. Энэ хүүхэд чиний хажууд ч тэр хүүхэд байх боломжтой. Тэгээд тэр хүүхдийг чи ялгуурлан гадуурхаж надаас өөр юм байна гэд өөрөөр харьцахгүй байх ёстой шүү гэдгийг та ямар нэгэн байдлаар тайлбарлаж хэлхийг оролдоод үзээрэй. Энэ мэдээлэл нь зөвхөн та мэдгүй ш таны өөнөөс хойноос боожиж явж байгаа тэр хүүхдүүд ирээдүйд одоо цаг сайхан болохоор цэцэрлэг сургуульд нь эдгээр хүүхдүүдтэйгээ одоо хууль эрх зүйн орчинд бий болоод ингээм хамтдаа амьдраад нийгэмших тэр боломж нь олгогдох байх. Тэгээ тийм хөвгтэй угаасаа бид нар тийм найдлагыг тээж бид нар амьдрах хэрэгтэй. Тэр үед нь таны хүүхэд магадгүй таны дүү энэ ойлголтыг авцсан байвал цөөхөн асуудалтай нүүр тулна шүү. Нөгөө хүүхдүүд маань. Тэгэхээр энэ миний захиас та тэгээд энийг биелүүлээсэй гэж би таныг хүсэж байгаа ш танаас хүсэж байгаа шүү. Тэгээ танд итгэж чинь мундаг да. Тэгээ манайх ч одоо нэг ийм үг хэрэгэлдэг болцоод ш тэгээд. Тэгээ мундаг да, ухаалаг да. Тийм. Тэрийг хэлхэн зүйтэй авах гэж би бодлоо сая зүгээр мартгаас өмнө хэлчихгээд. Одоо хэдүүлээ сая та хоёрын ярианд анх нүр тулсан хэсгээ нэг бодоод иргэн саналаа шүү дээ. Гол нь тэр нэг шинж тэмдгүүд. За магадгүй нөгөө миний хүүхэд сая та хэлсэн шүү дээ. Жохон юу гэлээ дээ. Хинэггүй тий. Манайхан чинь аль болох хүүхдээ муугаар харахгүй. Хүн болгоны хүүхдээ өөрт нь хамгийн сайхан хүүхдүүд гэдэг. Миний хоёр хүүхэд бол дэлхийн номер 1 хүүхдүүд. Яг тэрнтэй ижилхэн хүн болгонд хүүхэд нь тэгж хайрлагддаг учраас алдаан ч гэсэн эвтэйхэн санагтаад байдаг те. Тэгэхээр аутизмыг энгийн байдлаар онцлох тэр одоо аргачлалууд гэх юм уу те таних тэр юуныг бид хоёроос асууя. За тунгаагаас эхлэе. Андрей хэлдгээр нэрээр дуудахаар харахгүй. Тэгээд одоо хэд ч дуудсаа харахгүй. Гэтэл би мэ гэд хэлэхэр харна. Мэ. За ямар өөрт нь хэрэгтэй юм өгөх гэж байна. За. Одоо юу гэдгийг те хоолонд ч юм. Мэ гэхэр л харна. За тэгэл үгүй энэ сонсгол масгалт нь асуудал үт юм болов гэд бодоод ингээд нөгөө өрөөнд дэжин шүү дээ хүүхд нөгөө өрөөнд дэжин. Би зурагт тасаа шүү дээ. Аярхан дуурдаг шүү дээ. Мянга асууд хүүхд өтөр. Ингээд нөгөө сонсгол нь зүгээр байгаа байхгүй. Зүгээр л тэр хүн харахыг хүсэхгүй байгаа. Нэрээр дутгаар хардаггүй хамгийн том одоо шинж тэмдэг. За тоглоомоор зөв тоглож чаддаггүй. Одоо сая анарын үг хэлдгээр дандаа өрдөг ч юм уу. Эсвэл дуугийнх нь одоо машины дуугийг нэрвүүлдэг ч юм уу. Эсвэл бүхэл тоглоомоо ингэ эргэлддэг тоглоомыг л хүсдэг ч юм уу. Гэх мэтчлээ. За бас за памперснаас бол бас нэлээд нь их орой гардаг. Ойлголцож чадахгүй тий. За хэлт орохгүй. Хэлт орсон ч гэсэн нэг ганц хоёр үгнээс илүү гарахгүй байдаг ч юм уу. За тэгтэл чинь 2 3 настай хүүхдүүд аль үшээ өгүүлбэрээр ярьдаг болсон багт тий. За дээрэс нь нөгөө хамгийн бас их түгээмэл шинж тэмдэг нь ээж авахаа гарыг авчираад авахыг хүссэн юм дээр авчдаг. Өөр авахгүйгээр. Өөрөө зааж чаддаггүй. Хуруугаараа заадаг ш хүүхд. Нэг ой хурцгэдэл хүүхд ингээ хуруугаараа заад эхэлдэг. Гэтэл манай хүүхдүүд бол 3 4 нас хүртлээр хүний гараар ахуулдаг ч юм. Ингээд иймэрхүү харилцаанд орохдоо их сонин өөр этгээд хэлбэрээр ордог.
хүүхдийн ягаан дэвтэр гэдэг нэг юм байдаг шүү дээ, тий. Төрөхт нь л тэрийг бол би их тун дажгүй мэдээлэлтэй юм байд юм байна гэж сүүлд нь бодож байсан. Яг үнэ. Тухайд яад вөхөр тэр чинь майлстоунууд байдаг шүү дээ. 1 сартаа бол 2 сартаа бол тэ 1 настай 2 настай. Тэр бүх майлстоуныг хүүхд бол бүрэн биш юм ахэдэ 70-80% та дандаа биелүүлээд явж байгаа шүү дээ. Тухайн наснда. Тэгэхээр тэр майлстоунаас жоохон зөрөөл одоо зарим юмнууд нь хүүхд чинь цагтаа хэлд ороогүй ингээд явчих юм бол тэрийг маш сайн бөглөчих юм бол хамгийн энгийнээр ер нь бол манай хүүхд аль нэг хэсэг болохгүй байна гэдэг бол мэдчих боломжтой байна гэж би сүүлд нь тэр дэвтрийг тэгж бодож байсан. Тухайд би өөрөө бөглөختөө их нэртэй ингээд бөглөختөө бол яаж хийсэн гэхээр за нэг үг хэлцдэгтэй гэж одоо жоохон буруу те. Одоо хийгээг үйлчлийг нь бараг л хийдэг гэсэн байдлаар бөглөдөг ч юм уу те. Тэгэд явцсан байдсан байлээ. Сүүлд нь ингээд харахад дараа нь өөр ингээд дараагийн охин маань төрөхөд ч юм уу те. Ингээд харж захад яг тэрийг бол ерөөсө хүүхд биелүүлэл явд юм бэл. Би тэр дараа нь охинтой болсон чинь ерөөсө санаанд ормгүй байгаа юм чи тэр чих. Хар нялхаасаа шулганаад л ерөөсө ингээд харилцаа тис өөр үт юм билэ. Энгийн хүүхд бол аутист хүүхдээс. Тэгэхээр яг тэр майлстоуныг харчих юм бол ээж нарт ялангуяа хамгийн энгийнээр тэрийг бас ойлгох хүүхд чинь зарим нэг юм болохгүй юм байна гэдэг бас болох боломжтой. Тэгэхгүй бол манайд ч одоо наад хүүхд чинь сонсгол нь 70% сонсголгүй байна гэж чихэнд нь хагалгаа хийжсэн тохиолдол үл гарсан шүү дээ. Өө за. Тийм нөгөө аутистик хүүхд байдаг. Тэгээ нэрээр нь дуудахаар харахгүй байна гэдэг нөгөө аав ээж нар нь эхлээд яахаа мэдгүй чихний эмчд үзүүлсэн нөгөө эмч нь хүүхд чинь 70% сонсголгүй байна гэдэг одоо хагалгаа хийн бараг дуунгийн юу гэлээ нэг юмных нь болохгүй ингээд одоо хагалгаа ингээд бүр золтой хагалгаа хийлгэцээгүй тохиолдол байна. Тэгээд яг хуу тухайн хүн аз болж гадагш яваад явъя шиг юусэн гадаад очиж өөр хүнд үзүүлэе гэж очоод тэгээд сонсголын эмчд үзүүлсэн чинь нөгөө эмч нь үгүй наадах ч ерөөсөө тийм биш байна те. Та нар ингээд сэтгцийн эмч дээр очоо наадах чинь ийм эмгэг байх магадaltaй ингэж андуурагдд юм гэсэн тохиолдол хүртэл байгаа. Тэгэхээр миний хувьд бол яг тэр ягаан дэвтрээс сайн хөтлөө яваарай. Боддоор яг гэтээ хүүхд яг тэр чадруудыг хийж чадж гин үгүй гэдгийг боддоор үнэлээд чеклээд явах юм бол хэрвээ дутаал те 50% ч юм уу 60% байхгүй болол эхлэх юм бол бас ямар нэг юм зөвхөн аутизм биш шүү дээ. Өөр зөндөө олон хөгжлийн хоцрогдлын асуудлууд байдаг. Тэгэхээр тэднийг хянах боломжтой юм билээ шүү. Тэгээ манай тэр дэвтэр бол их сайн ер нь бас Монгол хүүхдийн тэр бие физиологийн онцлогтноос тохирцсон л тодорхой юм гаргасан юм биш надад санагдсан. Би бүр одоо би буруутай нөгөө ягаан дэвтрийг юус хөтлөөгүй. Тэр хөтөлдөг хүмүүс зөндөө байна. Тэрийг өөрийгөө би нэрээ ягаан дэвтрийг хөтлөөгүй нэрнгээсээ уншаад бүр яг дотор нь байсан тэр давах хэвээр тухайн цаг мөчтөө хүүхдийг эзэмшсэн байх юм уу даван туулсан байх тэр алхмуудыг ингээд майлстоун гэж нэрлэдэг шүү дээ. Тэр тэдрийг бол бид нар нэг ингээ хальтггүйгээл харсан байх. Тэгээд нэрнгээсээ айгу зөв юм хэлж шүү. Бид нар байгаа юмаа хэрэгэлдэггүй нэг тийм сул тал бас байна те. Энийг бас хэрэглээсэй гэж зөвлөж байгаа сайн хэрэг байна. Тэгээд юу штэ. Яг одоо оюуны чадамж гэх юм уу те. IQ тэрийг нь хэмжиж үзсэн байдیں۔ Аутистик хүүхдүүд маш тодорхой судалгаа байдаг. За. Аутизмтай хүмүүс яг энгийн хөгж гэдэг. Жишээлбэл 44% дунд зэрэглэлийн IQ-тэй дундаж хүн шиг байдаг. 15 орчим хувийн дунджаас дээш буюу илүү гоц IQ-тэй байдаг. Энгийн хүмүүс ч гэсэн яг л юм байдаг. Тэгэхээр тэрэнд бол нэг өөр юм бол байхгүй. Зүгээр тэр чинь харилцааны бэрхшээл болохоос биш яг юу гэдгийг бүр болохгүй болсон юм бол бас байхгүй. Харин тий. Тэгэхээр IQ буюу одоо орчин цагт EQ гэж яриад. Тэгэхээр EQ нь л муу хүмүүс байхгүй. IQ нь бол зүгээр байна. Яг нормалны. EQ гэдэг чинь илүү soft skill гэж ярьдаг нөгөө ур чадрууд гэдэг чинь хүнтэй харилцах ч байдаг юм уу. Жишээлбэл хүнд ойлгомжтой юм ярих ч хүртэл нэг skill ур чадвар шүү дээ тий. Тэгэхээр тэр орчин үед одоо нэг нийгмийн харилцаанд хэрэгтэй байж байгаа тэр скиллүүд л ур чадрууд л манай аутистик хүмүүст ер нь нэлээд тутмаг байдаг. Дүр зураг ер нь хаасаагүй тодорхой харагддаг. Тэр нь бол маш тодорхой харагддаг. Би ч гэсэн нөгөө хүүгээ үнэлгээнд оруулаад манай хүн чинь харцангуй муу ярина л та. Өөрийнхөө хэрэгцээг л илэрхийлж чинь. Тэгээ нөгөө үнэлгээнд орж байгаад ирсэн чинь өвгөн харилцаан дээр тулгуурсан IQ, өвгөн бос харилцаанд тулгуурсан IQ гэдэг хоёр янзаар үнэлчихэж байгаа юм. Тэгсэн чинь өвгөн босон дээр нь яг хэвийн хүүхдийн хэмжээнд байна гэж байгаа. Өөрөөр хэлбэл үг оролцохгүйгээр тэр хүүхдийн IQ-г шалгахад манай хүүхд хэвийн. Үг оролцоод ирэхээр л унчиж байгаа.
Тэгэхээр л нөгөө яг харилцааны бэрхшээл. Тэр нөгөө юунд дээр харагдаж байна гэхээр одоо ингээд сургуульд явж байгаа. 2 дугаар анги. Тэгээ нөгөө бодлого зааштай тоомоо заана. Яг нөгөө өөрийнх нь ойлгох хэлбэрээр заачаар ойлгоод ботчих байгаа юм. Бид нар л нөгөө тайлбарлаж чадахгүйгээс болоод ингээд энэ өгч чадахгүй мэн гэж бодоод идэх. Тэгтэл яг ангийнхаа хүмүүсийн хэмжээнд бодлого бодоо яваад идэх. Супер. Тэгэхээр нөгөө IQ бол зүгээр ингээл яг EQ л асуудалтай болчиход байгаа. Тэгэхээр юу юм бэ те? Үнэхээр яг спешиал онцгой ур чадвартай багш байх хэрэгтэй байна шүү дээ. Онцгой ур чадвар гэх нь зөв үгүй юу? Яг тэгэхээр бид нар нэг стандарт бий бол нийгмийн стандарт гэж үстэй те. Бидний ойлголцдог харилцааны хэлбэр чинь зөв олонхын дагдаг болсон болохоос биш энэ нь зөв гэсэн үг бол биш шүү дээ те. Зөв энэ олонхын нийгмийн норматив те. Аутистик хүүхдүүдийн хэлбэр нь ондоо байгаа бол тэр ч гэсэн яс юмн дээр зүгээр зөв харилцааны хэлбэрч байх магадaltaй байхгүй тий. Яг яс юм дээр одоо би ингээ илүү дутуу үг хэлээл өгүүлбэрт оруулаад ингээл сэтгэл хөдлөлөө эсвэл таньж мэдээ гэсэн юм асууж ин лавлж ин гэдэг байгаа боловч бид нар амьдралыг магадгүй бүр complicated болгодог аргачлалаар амьдраад байх ч боломжтой шүү дээ. Зүгээр ингээд let's say дээрээс нь ингээ хараад үзье тий. Тэгэхээр энэ нөгөө онцгой сая математикийн бодлогон дээр тэдний ойлголтын арга барилаар даалгаврын нөхцөлөөр бодож чадаад байна гэж штэ. Үр дүн нь бол ижлэхэн байгаа хөх те. Энэ өгүүлбэртэй бодлогыг ингэж бодох нөгөөх нь эрүүл хүүхэд нь одоо эрүүл гэж хэлэх болий. Нөгөө талын зөв ингийн харилцааны ур чадвартай хүн нь бол ингэж бодож байгаа. Гэхдээ эцсийн дүндээ хоёр ижлэхэн хариулт гаргаж ирж байгаа бол тэнд ингээд яг ижлэхэн үр дүнтэй байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэр ямар ур чадварыг багш мэрэгших ёстой болсон юм бэ? Та хоёрт энэ дээр ямар мэдээлэл? Одоо хөгжсөн орнуудын туршлагалдаа манад бол аргахан болоог байгаа. Японд ч гэдэг юм. Японд бол нөгөө ангид нь угаасаа квот заагаад өгсөн байдаг. Жишээлбэл 20 хүүхдэд оюуны бэрхшээлтэй нэг хүүхэд юм уу 2 хүүхэд заавал байна гэдэг. Давхар тэр ангид нь дандаа туслах багш ажилтдаг. Тусгай хэрэгцээ шаардлагатай байж байгаа хүүхэд дээрээ тулж ажилтдаг. Тийм тусгай хэрэгцээнд нь зориулсан багш нар байждаг. Манад бол бодит дээр бол тийм боломж л байхгүй. Өнөөдөр зүгээр энгийн зааж байгаа нэг анги зааж байгаа багш ямар хууц цайлан хөлс авч ажилтдаг үлээ. Тэгэхээр тэр хүмүүс дахиад онцгой ийм илүү ажил хийгээч гэхэд бол яг бодитоор бол багш нар бол нэг өгөлөхт бол ядаргаалахгүй тийм үст. Гайшд амар баг цайлантай 40-50 хүүхэдтэй сууж байгаа ангид дахиад нэг юм хүүхэд байна. Тэгэхээр ингээд нөгөө талд нь багш нарын одоо хэрэгцээ шаардлага байна гэхээсээ илүүтэйгээр манад бол хүн хүч жоох муу юм чинь. Багш нараа дахин ур чадварыг нэмэгдүүлэх. Тэгээд тэр хүмүүсийн хөдөлмөрийн орчин нөхцөлийг сайжруулах тухай асуудал байх хэрэгтэй болов уу гэж надад бол бодогдод. Багш нар өндөр сайн цайлан хангамжтай ингээ байх юм бол тэр хүмүүс ч гэсэн ажиллаа мэдээж дуртай хийлгүй яах вэ те. Өшөө ирэл хилэндээ ийм тусгай хэрэгцээтэй байж байгаа хүүхдтэй яаж харьцах вэ гэдэг юм. Яг тусгай хэрэгцээтэй хүүхдүүдтэй тулж ажилдаг багш нар бол мэдээж тусгай сургуулиуд дээр байж идэг. Тэнд бол гэхдээ нөгөө хүмүүсийг янз бүрийн хүмүүс байдаг учраас бас яг наривчлахад хэцүү. Жишээлбэл аутизмтай байж гин, даунтай байж гин те. Эсвэл тулгуур эрхтний бэрхшээлтэй, сонсголын бэрхшээлтэй, харааны бэрхшээлтэй. Бүгдээр ингээд ерөнхийдөө ихэнх газар холилдсон байждаг учраас бас л ялгаагүй энгийн сургууль зааж байгаа багшаас бас ялгаагүй болчихдог. Тэгж ер нь бас наривчлах хэцүү. Баруун одоо Америк хамгийн хөгжсөн орн гэж үзсэн ч гэсэн Америкт хэцүү. Улсаас жишээлбэл тэрийг нь хийж өгдөггүй. Нэг айл өрх, нэг аутистик хүүхдийг өсгөхийн тулд 60 орчим мянган Америк долларын зардал гардаг гэдэг статистик байж байгаа Америкт гэсэн үг л дээ. Тэр нь юу байх вэ гэхээр нөгөө янз бүрийн нөгөө багш нар байдаг. Тусгай багш нар байждаг. Тэд нар бол дандаа юм тусгай төв ажилуулад тэр төв дээр тодорхой цагийн хуваараар нөгөө хүүхдүүдэд нэг бүрчлэн тулж ажиллаад тэгээд дутуу байж байгаа ур чадрууд дээр нь ажилдаг. Ерөөсөө тийм тусгай багш нар байждаг. Тусгай сургалтын төвүүд байждаг гэсэн. Тэгээд тэднэрт болохоор үнэгүй биш тэр нь бүгдээрээ үн төлбөртэй. Америкт бол нөгөө нийгмийн халамжаасаа ч гэсэн тэрэнд нь тодорхой өндөр сайн дэмжлэг үзүүлж чаддаггүй байдаг жишээтэй. Гэтэл нөгөө талд нь ингээд юу гэдгийг харахад манай ч гэсэн адилхан тийм зардал гарч байгаа. Тэгэхээр бол аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдүүдтэй эцэг эхчүүд бол илүү зардал гаргана. Би бол тэрийг ойлгож байгаа. Гарах ч ёстой юм байна. Дэлхийн нийтээр л юм байгаа. Яах ч аргагүй. Тэгэхээр зүгээр тусгай тийм төвүүд магадгүй олшроосоо гэж би бол бодож байгаа.
сэтгэл зүйн зөвлөгөө давхар эцэгт нь ч өгд юм уу те. Ингээд тэр бол цогцоор нь явт юм билээ. Дандаа тийм atypical гэдэг нэг кино байгаа, уран сайхны кино. Биш ээ. Телевизэн сериал. Тэр аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдийн тухай гардаг. Тэгээд тэрэн дээр яг тэр тусгай нөгөө хүүхдүүдийн цуглуулаад багш нь ингээд сэтгэл зүйч баггүй. Тэгээд ингээд ур чадварыг сайжруулж байгаа тухай. Тэрийг үзүүл яг хүүхдтэй яаж харьцах вэ? Ялангуяа өсвөр насны аутизмтай хүүхдтэй яаж харьцах вэ? Тэр. Тэгээд айгүй ойлгомжтой үзүүлсэн байдаг. Тэгээд тэр чинь бүр нөгөө тэр зөвлөгөө өгдөг эмчтэй багштай дуурлж морлаад бүрстэ явж өгнө. Тийм сонирхолтой кино. Atypical гэдэг. Яг л тэгээд бас олон хүн үзэгчгүйгээд хаацсан байж магадгүй тэр. Ер нь бол аутизмтай хүүхдтэй ажиллах арга барилыг олж байгаа гэдэг бол маш их хөдөлмөр мөн сэтгэл гэдэг. Тэгэхээр манай хүүхдүүд маань ерөөхдөө бас энгийн хүүхдтэй ажиллахад харьцуулахад жоохон илүү хүч хөдөлмөр төвчээр шаарддаг. Тэгээ нөгөө аутизмтай хүүхд болгон маань бас өөр, манай хүүхдтэй харьцах нэг өөр, анарын хүүхдтэй харьцах нэг өөр, арга барил нь ингээд өөр болчдөг. Тэнгүүд нөгөө багшид ингээд олон янзын хүүхдтэй ажиллахад яг тухай хүүхдэд таарсан арга барилаа л олох ингээ хэрэгтэй болчих. Тэгэхээр яалтч өөрөө маш одоо анализ хийж ойлгож хүүхдийнхаа нөгөө онцлогийг ойлгож те ингэж ажиллах шаардлага үүсдэг учраас энэ бол маш юм одоо багш хүнийг сорьсон нэлээд чаленжинг ажил гэдэг. Тэгэхээр ийшээ ямар хүн ордог гэхээр ерөөсөө сэтгэлтэй энэ хүүхдүүдийн төлөө гэж зүрх сэтгэл зохилж байгаа хүмүүс л ерөөхдөө илүү мэрэгшиж орж ажилдаг. Яг ер нь бол манай хуулиар бол тэг шамралт хийх ёстой гэдэг ингээд баталсан байдаг. Яг тэр нь бол тодорхой хэмжээнд хэрэгжиж байгаа. Гэхдээ яг анарын хэлдгээр нөгөө нэг ангид маш олон хүүхд байдаг. Нөгөө энгийн 50 60 хүүхдээ учрыг нь олох гэж бас нэг ингээд тусгай хэрэгцээд хүүхд байхаар багшид бас маш хүндрэлтэй. Тэгээ тэрийг бид нар бас ойлгоод за ер нь хувийн арай цөөхөн хүүхдтэй багштаа бас ингээд ачааллаа тооцоод ингээд өстэй байна гэж бодоод одоо би бол шинэ хувийн сургуульд өгчихсэн байдаг ч юм уу. Тэгтэл нөгөө багш маань дахиад нэгдүгээр ангийн нэг жоохон учраа олохгүй цэцэрлэгээс орж ирсэн хүүхдүүдийн чинь учрыг нь олох гэж байгаа шүү дээ. Тэгэл дахиад манай хүү тэнд ингээд бужигнуулж байгаа байхгүй. Ширээн дээр ойлгохтой суудгүй босоод явдаг хүүхдүүдийг сатааруулдаг ч гэдэг юм ингээл те. Тэгэл багш тэнд ингээл бас л цаг зараад. Тэгэхээр би тэрийг бас ойлгоо. За ер нь бол тусгай багш бол гарцаагүй байх хэрэгтэй байна. Ер нь баруун тэр боловсролын системд тусгай багш байдаг. Заавал одоо дагалдуулж усаас нь өгдөг байхгүй. Тэгэхээр тэр бол бүр гарцаагүй хэрэгтэй байхгүй. Тэгээ би өөрөө жишээ нь дахиад өөрөө тусгай багш олоод дагалдуулаад ингээд тэнгууд багшад шал өөр ингээд амар нэмэртэй болчихж байгаа байхгүй. Та тэгэхээр өөрөө багшаа тухайн сургуульд наваачид өгсөн зөвшөөрсөн юм уу те? Зөвшөөрсөн. Багш нь одоо сургуулийн зөвшөөрөөд яа тэгээ харъя яах нь вэ? Тэнгууд шал өөр болж байгаа байхгүй. Нөгөө хүчин хичээлээ бүр сайн хийдэг болоод багш нь ингээд дагуулж аваад бүх үйл ажиллагаанд нь оролцуулаад биеийн тамир те. Гэх мэтлээ ингээд яалтч тусгай багшийн хэрэгцээ бол одоо маш их байдаг гэдгийг л ойлгож байна. Яа жоохон инэрэнгүү сэтгэл хүндэл байх хэрэгтэй байна л да тий. Одоо тэр багш нарт жишээлх юм бол тэр нөгөө сэтгэл гаргаад байгаа багш нараас гарах ёстой хандлага юм уу эсвэл байх ёстой хандлага нь жоохон инэрэнгүү байх ёстой юм болов гэсэн боддог ч илээ. Тэгээд би зүгээр юу гэж бодож ийн гэхлээр манад одоо ингээд медиагаар явж байгаа зүйлсийг харахаар ер нь хүмүүсийн хандлагыг харахаар бид нэр цэвэр яг нэг капиталист нийгмийн өрсөлдөөн дундаас хамгийн хүчтэй, чадвартай, зоригтой, зорилготой ингээ ялж гарч ирдэг сайхан жаргалтай амьдралыг бий болгодог тийм ийм амьдралын горим дээр амьдраад байгаа байхгүй. Тийм амьдралтын горим дээр амьдрахыг илүү шаардаад юм уу эсвэл тэр горим руу ерөөсөө орох ёстой гэдэг тийм төрлийн пропагандад бид нар ингээ тархитлогоо угаалган барин байж байгаа байхгүй. Нөгөө одоо хошин маягаар хэлээд те алсяараа тэгээ одоо бүр ингээд элээ явна сайн явна гэдэг нэг тийм хошин зүйлс нэг боллоо шүү дээ нэг хэсэг. Тэрийг нь хошин маягаар тайлбарлсан ч гэх юм уу. Тэгээд харахаар бид нар нөгөө нэг нийт 3.3 саятай хүн амтай Монголын хэдэн хувь нь яг тийм аимшигтай өрсөлдөөнтэй юм нэг хэлбэрээр амьдраад хэдэн хувь нь тэгж амьдрахгүй байгаа. Тэгээд дээрэс нь яг нийгэм хөгжинө гэдэг чинь ерөөсөө бүх зүйлс нь нэг юм баланстайгаар хөгөнд орцсон байхыг хэлж байгаа гэж би ойлгодог байхгүй. Тэгэхээр бидний хөгжилд заавал байх ёстой зүйл нь болохоор энэ цөөнхийгөө
хүлээн зөвшөөрөөд цөөнхийгөө өөрсдөндөө адапт хийлгэж аваад хамтдаа нэг гэр бүл юм шиг байхыг л одоо хөгжил гэж томьёолох байх гэж би зүгээр таад. Энэ буруу шиж магадгүй. Тэгэхээр одоо энэ аутизм болон түүний хүрээний эмгэгтэй хүмүүсээ бид нар нийгэм нь өөрөө хүлээж авахын тулд нэгдүгээрт өөрсдөө таних хэрэгтэй юм шиг байгаа хүн нь өөрөө зүгээр тэр хүн нь өөрөө те. Тэгээ хоёрдугаарт тэр манай үндсэн хуулийн дээр байгаа хүмүүнлэг ардчилсан нийгмийн иргэн байх нь яг хүмүүнлэг байна гэдэг нь юу юм бэ гэдгийг ойлгох хэрэгтэй юм шиг би надад санагддаг байхгүй. Тэр хүмүүнлэг байх гэдгийг тайлбарлаад за чи яг энэ хүний мөстө одоо яг ийм хүмүүнлэг чанартай хүн байна гэдгээ мэдх юм бол айгүй амархан бие биентэйгээ өрсөлдөхгүйгээр хамтраад уялдаатай явах тийм боломжтой юм шиг надад санагдаад байгаа байхгүй. Тэ хоёр банк хоорондоо үйлчлэгээр одоо өрсөлдөх нэг хэрэг штэ тий. Гэхдээ тэр хоёр банкны нийт ажилчид нь өөрсдөө хүмүүнлэг байх юм бол шал өөр өрсөлдөөн байж болох гэдэг байгаа байхгүй тий. Тэрнтэй би юуг холбох гээд байна гэхээр бид нэр өөрсдөө хүмүүнлэг байх юм бол тэр цөөнхийгөө өөрсөндөө адапт хийхдээ шууд хараад түрүүн та ярьжсэн уйлаад чанга орлоод биесгчээд байгаа хүүхдийг харсан айл ирэх хүүхд байна. Хүүхдээ айтайхан хүмүүжүүлчихгүй гэж бодохын оронд очиод би танд яаж тусалж болох вэ те? Ямар нэгэн зүйлээр би танд туслах хэрэггүй хэлэхэд байдгүй те. Тэгээ эсвэл одоо туслах хэрэггүй хэрнээ дотроо тээж байгаа бодол нь би юу хийвэл энэ хоёрын одоо харилцаан дээр үүссэн байгаа асуудалд би дэм болж болох бол гэдэг тийм хандлагыг л би хүмүүнлэг хандлагатай байна гэж би бодоод байгаа байхгүй. Тэгэхээр одоо ингээд сая та хоёр хувийн туршлагаас аутизмыг яаж детект хийх вэ? Өөрсдөн дээр нь тулсан туршлагаа дээр харлаа шүү дээ. Тэгэхээр би одоо үргэлжлүүлээд баруунд бий болцсон байгаа. Манад заавал бий болох ёстой тэр хандлага юу гэдэг нь яг одоо та хоёрын судалснаар зүгээр юу юм бэ л дээ. Аутизм болохоор угаасаа өвчин биш, энэ бол нэгдүгээр эмгэг. Тийм болохоор ерөөсөө л ойлгох, хүлээж авах тухайн асуудал байдаг. Тэр энэ юунаас эхэлдэг вэхээр эхлээд гэр бүлээс нь эхэлдэг. Эхлээд аутизмтай хүүхдтэй ойлгох, эцэг нь өөртөө ойлгох хэрэгтэй. Тэрийг мэд хэрэгтэй шүү дээ. Тийм. Дараа нь өргөн гэр бүлийнхээ одоо монголчуудад ялангуяа өвөө эмээнэр нь ч гэдэг юм уу те. Бусад гэр бүлийн хүмүүс амьдралд нь их оролцдог ш монголчууд. Тэгэхээр тэр хүмүүс нь бас нэгдүгээр ойлгох хэрэгтэй. Тэгэхгүй одоо тэр хүүхдийн буруу ч юм шиг эсвэл эцэгийнх нь буруу ч юм шиг яваад байдаг. Тэгээд тэрнээс ингээд цаашаа тэр хүмүүс чинь цаашаа садбарлах хэрэгтэй. Тэр хүмүүсийн найз нөхөд таньдаг хүрээлэл тэгжид тэнцээ дахиад аутистик хүүхд гараад ирж байгаа. Тэгэхээр миний ойлгож байгаагаар бол монголчууд их цөөхөн юм чинь. Тэгээ ерөнхийдөө нэг оюуны бэрхшээлтэй ч юм уу те бусад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсээ бэлгийн цөөнхөөч гэдэг юм уу ойлгоол хүлээгээд авчих юм бол их хялбарх юм санагдаад байна. Харин зүгээр хүмүүнлэг гэдгийн хувьд бол хүүхд бол угаасаа л мин байдаг. Хүүхдийн дотор бол үргэлж бүли те сэтгэл санааны дарамтанд явдаг. Жишээлбэл аутизмын хүрээний эмэгтэй хүүхдүүдийн 78% нь бол заавал одоо ямар нэгэн байдлаар сэтгэлийн дарамтанд орсон байдаг. Одоо өсвөр насны хүүхдүүдийн тухай ярьж байна. 78% өндөр юм байна те. Заавал орсон байдаг те. Ягаад тэгэхээр мэдээж хэл ярианы бэрхшээлтэй ингээд янз бүр одоо бид нар ч хүүхд байхдаа үнэхээр мин л байсан тийм шүү дээ. Одоо энэ ангийн нэг балаа те тэнэг байдгийн ч гэдэм юм ингээд мэдгүй. Жишээлбэл ингээд сайн ярьж чаддгүй төгтөрдөг гацдаг ингээд ийм хүмүүс байж идэл чинь шоолдог те. Нөө хин чинь ээрүү юм байж гэдэм юм. Нэр хоч өгдөг ч юм. Тийм бол тэр тэргүй байж л байдаг. Бид нар тэрийг засчихдаг байх. Гэхдээ зүгээр энийг зүгээр суураараа юу юм хэр би бол сургалтын хөтөлбөрт одоо баруунд бол байж идэг. Одоо хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ингээд тэгээ ялгаа юугаараа өөрөө яаж тэр хүмүүс чинь яагаад бий болсон ч гэдэг юм бүгдийн заадаг тодорхой хичээлүүд дээд боловсролын төвшин ч гэсэн тодорхой кредиттэй хичээлүүд хүртэл байж идэг. Тэгэхээр тэрийг зүгээр нэгдүгээр нийгэмд нь ийм хүмүүс байд юмаа гэдгийг нь хүүхдүүдтэй ойлгуулж байгаа юм шиг. Бусд нь бол угаасаа тэгэл нийгэм тэр хүмүүнлэг юм чинь шашин ч гэдэг юм уу те бусд арга замаар л ерөнхийдөө нийгэмд нийтээр нь тогтоож өгдөн шүү дээ. Тэгэхээр тэрийг бол тэр бол одоо гурвуулаагийн яриад шууд шийдэх ч юм уу эсвэл ямар нэгэн гаргалгаанд хүрэхэд аюу хэцүү сэдв баг. Зүгээр миний ойлгож байгаагаар бол механик байдлаар яаж болох вэ гэхээр сургалтын хөтөлбөрт нь ч юм уу те эсвэл бол хэвлэл мэдээллийн хэрэгслэр маш их мэдээллүүд л явж байгаа шүү дээ. Жишээлбэл тамхи хортой гэж хэлээгүй анх хэлээг багт бүх хүн л хаасаагүй тамхиа татдаг байсан. Хүүхдийн хажууд татдаг, жирэмсэн байсан ч татдаг л байсан.
Тэрийг хортой гэдэг маш их олон удаа сурчилж ийж бүр тамхин дээр нь хүртэл хортой гэж бичиж ийж л хүн одоо тамхи татж байгаа нь багасж байгаа гэж би ойлгож байгаа. Тэгэхгүй баг бүхэн л тамхи татдаг байсан юм л шүү дээ. 70-аад оны үед ч юм. Тийм татах нь ирүүлгээд сурчилсан байсан. Тийм гоё нөгөө тамхи нь гоё гээд те. Сурчилсан сайн баг гэх. Тамирчин дугуйгаа унж явахдаа татаа явж байгаа тийм юу юм чи. Тиймэрхүү сурчлагаанууд уусаа тийм. Тэгэхээр яг тийм хамарсан одоо компанид ажил гэж хэлэх нь хаашаа зүгээр мэдээлэл маш түгээмэл ил байн харагдаж байгаа хэрэгтэй л гэсэн санаатай. Санагдаад байдаг. Бид нар чи одоо нөгөө социализмын үеийн үлдэгдлүүд шүү дээ. Тэгээ тухайн үед чи ямар байсан гэхээр нөгөө хүүхдүүдийг чинь бүгдийн тус гаралцдаг те. Тэгэл одоо манай сургуулийн хажууд чинь 70 дугаар сургууль гэл мэдрэлийн дал гэж хоорондоо ярьдаг. Тэгээд тэрнээс дөлдөг те хоол байдаг. Тэгээ нөгөө яг нийгэм тим юм одоо сэтгэлгээг хүүхдэд суулгачихж байгаа байхгүй. Тэр хүүхд том болоод яг адилхан л реакц үзүүлэх байхгүй. Тэгэхээр яалтчгүй одоо нарын хэлдгээр хүүхдийг бага наснаас нь ямар нэгэн байдлаар дандаа ойлголт өгч явах. За тэр тэг шамруулт ялангуяа ангид нэг хүүхд тийм ороод ирлээ. Тэр хүүхд шал өөрсдөлгээд болт өсөх байхгүй. Харин тийм гэсэн. Тийм тэгэхээр нөгөө ээж аауд одоо хүүхдүүдэд бас нэг ойлгуулах надад нэг арга тий юу байдаг гэхээр яг тэр хүүхдийн оронд өөрийгөө тавиад үзье. Өөртөө тий өөртөө ч бас болно шүү дээ. Мандуулж гисэн болно. Чамд ингээд хэл яриа байхгүй. Чи хэлж чадахгүй. Цаанасаа л чадахгүй. Тэгвэл чи яаж илэрхийлэх вэ? Ерөөсөө л ойлгомжтой зан авираар илэрхийлнэ тий. Хүүхд уйлна, ойрлно. Тэг буцаад ээж аав хийсэн тайлбарыг ойлгохгүй шүү дээ. Яагаад би ойлгохгүй байх ёстой юм? Би дэлгүүрт яваад яагаад энийг авахгүй байх ёстой юм гэдгийг ойлгохгүй хүүхд яах юм? Зан авираар л илэрхийлнэ. Тэгэхээр нөгөө тийм хүмүүсийг ойлгох хамгийн энгийн одоо хэлбэр нь энэ. Тэгэхээр нөгөө хүүхдийг төрүүлж хүүхд ч бай, том хүн ч бай ямар нэгэн үйл явдлыг дүгнэхээс өмнө дандаа бодож явах хэрэгтэй. Энэ ямар нэгэн шалтгаантай болол ийм юм болж байгаа юм. Битээ тэгжтэй хурдан ингэж дүгнэх гэж яараарай гэж би бол хэлмээр санагддаг байхгүй. Энэ одоо үзэгдлийг нэмэгднүүл гэхээс багасахгүй. Яагаад гэвэл энэ хүүхд одоо хүүхдүүдийн тоол ингээл 7 хоногт чинь 2 ирж онцлогдож ийн гэл 4-7 хоногт сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвийн эмчтэй ярихад ингээл нэмэгдээд байгаа байхгүй. Тэгэхээр энэ байгаль хүмүүстэй бидний нууд байнга л байна. Хамтдаа хүүхдүүдтэй цуг том болно, нийгэмд хамтдаа амьдрна. Тэгэхээр багаасаа энэ хүүхдүүд ойлгоод өсчвөл нөгөө хүмүүнлэг тийм ээ. Нэг ойлгосон, хөгжлийн төлөө явсан ийм одоо нийгэм болно л гэж би бодож байна. Ковидын вакцин шиг л байхгүй. Тийм дээ. Бид тэр ковидтэй зэрэгцэл амьдарч шүү дээ, тэ. Тэрнтэй адилхан вакциныг нь олол тэ нэг 80% та вакцинжуулаад ажиллах юм бол тэр өвчин чинь нэг тийм хүндрэлтэй байха болчих жишээлбэл ямар ч халдвар төвшин тийм л байдаг. Тэрнтэй адилхан нийгэмд байж байгаа тэр хүмүүсийн чинь зүгээр яг бүхлээр нийтээр нэг сайхан ойлголттой болгочвол манайх чинь их хялбархан санагдаад байгаа. Надад 3 сая хүн учраас. Тэг яг тал нь хөдөө мал дээр байна. Тэр хүмүүст бол бүр хэцүү байдаг. Мэдээл нэгдүгээрт их муу очиж чинь. Хоёрдугаарт тэнцээ төрөөд жишээлбэл зүгээр л өөний тэнэг хүүхдгэл баг ингээл орхицсон хүүхдүүд жишээлбэл хаягдсан хүүхдүүд зөндөө байгаа байхгүй хөдөө тий. Тэгэхээр тэр хүмүүст л хүртэл хамгийн цаад захын тий бүр одоо цаатнуудж байдаг муулан дээр амьдарч байгаа хүмүүс шүү дээ. Тэр хүмүүст л хүртэл мэдээлэл хүргэж чадах юм бол энэ юм маань гайгүй болчих واخ гэж байна. Тэгэхээс биш эн чинь би бол миний бодлоор бол ингээд нэмэгдээд байгаа шалтгаан магадгүй энэ бол эволюц баг. Хүн магадгүй эсвэл бол ингэж бид нар шиг ингэж их юм ярих шаардлагагүй юм билүү тийм үстэй. Хоорондоо өөр байдлаар ойлголцдог. Тэ эсвэл бол өөр байдлаар амьдрах шинэ үе ирж байгаад зориулагдсан хүүхдүүд одооноос төрж эхэлж байгаа юм билүү бас. Не знаю яахгүй. Яг тийм батлагдаагүй тийм томьёолууд бол байгаа. Жишээлбэл энэ хүний хөгжил ингэж явж байна. Хүмүүсийн нийгмийн харилцаа угаасаа ингэ байхгүй болно ч гэдэг юм те. Одоо бид нар чинь утас технологи гэдэг юм байна шүү дээ. Тэгээ манай нөгөө аутизм хүүхдүүд чинь 44% нь огт хэлд ордог байхгүй. Ерөөс. Гэхдээ бичдэг хүүхдүүд зөндөө одоо жижиг ярьдаг төхөөрөмжтэй текстээ бичин гот нөгөөтг нь илэрхийлдэг юм. Гэтэл тэр хүн хэл яриа бүр хэлгүй юм ярьж чаддгүй сонсголгүй үгүй байгаа. Гэхдээ л ярьдаг. Тэгсэн мөртлөө бичиж үсэг бүх юм мэднэ хүнтэй харилцаж байгаа тийм хэлбэрээр. Өөрөө яаж мэдээллийг консюм хийх вэ? Өөрөө бол мэдээж бичиг үсэг мэддэг болсон байна гэсэн үг те. Тэгэхээр тэр бүх юм боломжтой байх бүх мэдээлэл юмнууд авч байна. Нөгөө хүн ингээд хэлэхэд бол ойлгож байгаа мөртлөө бүгдийг нас ойлгохгүй. Тэр чинь маш их мэдээлэл гигантын хөчгөр бид нар ч гэсэн ингээд мэдхгүй хэлээр хүн яриад шурлуулаг хичвэл юу ч ойлгохгүй шүү дээ. Тэрний оронд жишээлбэл ганц үгээр go тэ come гэдэг юм. Одоо англиар хэлэхэд бид нар ихэнх нь ойлгоно шүү дээ. Тэрнтэй адилхан аутист хүмүүс бол тийм
директ шууд харилцаанд илүү тулгуурсан байдаг. Цөөн үгээр одоо яг зүүрлэх юм цэргийн команд шиг тий бос суу унд хоолоо идэж идэв. Тэгэхгүй миний хүү одоо ингэх юм бол ингээ хоолоо идэхгүй болж нэг тим юм ерөөсөө харин бүр энгийн болцсон байна. Харин бүр би болохоор миний ойлгож байгаа магадгүй хүн ингээд адвансийн төвшин өөр болж байгаа юм байна л гэж ойлгоод. Харин тий. Тэгж бодох нь бас зөв юм шиг. Магадгүй Тэ. Яагаад тэгэхээр тэр хүүхдийг аутистик хүүхдийг дутуу гэж харахаас тий илүү гэж хараад хүндэлдэг байх нь шууд ингээд майндсетийн ингээд перспективийг өөрчилж эхлэр чинь асуудал бүр шал өөр болоод явж шүү дээ. Очоод нэг айц. Тооны хувьд угаасаа нөгөө өөрчлөлт цөөн байгаад байгаа учраас л тэгээд. Тэгэхээр олонх нь ийм болчих юм бол бид нар жишээлбэл дасч амьдрах хэрэгтэй хүмүүстэй өөр хүмүүс болчихно гэсэн үг шүү дээ. Харин тий. Тэгэхээр тэр нийгэмд бид нар дахиад цөөнх болно гэсэн үг шүү дээ. Харин тий. Тэгэхээр тэгсэн ч бай ерөөсөө л зүгээр ингээд ялгуурлахгүй инэрэнгүү хүмүүнлэг л байх юм бол та альж талдаа байсан хохирол багтаа байхгүй юу? Уг нь бол тий. Тэгэхээр тэгж ойлгох хэрэгтэй. Зүгээр миний зөвлөгөө шүү. Энэ зүгээр миний л зөвлөгөө. Тань таалагч магадгүй гүйч магадгүй. Юу штэ. Одоо ингээд та нар бол нэг community үүссэн байгаа бах тий. Бага. Аутизмтай тэмцэж байгаа одоо аутизмтай нүр тулсан байгаа гэр бүлүүд одоо хүмүүс нэгэн агийнхан гэдэг юм. Нэгэн агийнхан уу. Тэгээс энэ цаг хугацааны хувьд ч гэсэн өмнө байсан бол тэд нэр одоо сошиал медиаг ашиглаж байгаагүй учраас ингэж community үүсэх боломжгүй байсан үеийнхэн бол магадгүй байгаа. Hey, та түр хүлээж байгаараа би танд нэг богинохоо хэмжээний зарын чанартай зүйл хэлчихье. Deg Farm компани танд санал болгож байгаа нэг бүтээгдэхүүн байна. Electrolyte гэдэг. Хэрвээ та маш их хэмжээгээр бэлтгэл хийчихсэн ус дутагдсан байгаа. Үгүй бол та нэг шоу утсан гараад орсон маргааш нь жоохон шаардлагатай мэдрэмжтэй байгаа бол энийг хэрэглээд үзээрэй. Усыг чинь маш хурдан нөхөн дотор нь зенк байгаа. За үргэлжлүүлээ подкастаа сонсъё. Тэгээ нэг community үүссэн учраас цааталт нь байгаа мэдээлүүдтэй бас ойрхон байдаг. Өөр хоорондоо ярьдаг бахтэй таад ер нь ингээ хаалганы цаана үлдсэн байгаа. Тэгээ би түрүүн ярианаас ч сонсож байхад хүүхэд нь нэг юм аутистик төрснийг мэдээд ч юм уу эсвэл аутистик байгааг нь мэдгүйгээр зүгээр эрүүл бус байна гэж дүгнэн гутаа хүүхдээ ихтэй нөрхөө авчдаг эрэгтэй хүн байдгаа гэж ярьж ирсэн. Тэгээ иймэрхүү кейсүүдийг би бас мэдмээр санагдлаа. Ямар нөхрүүд байдیں۔ Царай зүсийн нэрийг нь регистрийн дугаар усны дугаар нь байвал одоо их зарлах хэрэгтэй байна. Энэ бас зөвхөн буруу ойлгуулсан байна. Зөвхөн эцэг нь хаяа авчих юм биш. Хоёулаа хүүхдээ эмээд нь хаяа авсан тохиолдолч бий. За тэр бол яг нийгэмд дээл тийм бол зөндөө байгаа шүү дээ. Адилхан зүгээр эрүүл хүүхдээ байсан ч хаяал явж байгаа. Тэр бол яг тэр хүмүүсээс буруутахын цаашаа. Зүгээр цаана тэр далд үлдчихэд байгаа хүүхдүүдийн тухай асуудал бол хамгийн их ярих хэрэгтэй юм тэр болчихдог. За. Тэр нь аутизм би нөгөө түрүүн хэлсэн. Зарим хэсэг нь оюуны өндөр чадамжтай, зарим нь энгийн байдаг, зарим нь жоохон муу байдаг гэсэн. Тэгээд 44% жишээлбэл юм ярьдгөө гэхэр чинь тэр хүмүүс чинь нийгмийн харилцаанд оролцсон баг ямар ч боломжгүй болчих. Ялангуяа Монголд бол. Тэгчингууд нөгөө тэр цаана үлдэж байгаа хүмүүс маань дурддагддгүү. Юу гэдгийг хүмүүст аутизмыг таниулахын тулд хамгийн сайн сайхныг нь үзүүлдэг. Медиагаар. Хамгийн мундаг аутист хүмүүсийн тухай кино гаргадаг. Хамгийн мундаг хүмүүсийн талаар танилцуулдаг. Тэрнийхэн талаар нэвтрүүлэгд баримтат кино, уран сайхны киног гаргадаг. Гэтэл цаана нөгөө үлдэж байгаа хүүхдүүдийн талаар юу ч дуурдаг учраас нийгэмд аутизмыг одоо арай буруу зарим тохиолдолд буруугаар ойлгогддог. За. Жишээлбэл чинь их мундаг хүүхдүүд юм байлаа шүү дээ. Нэг одоо хүнтэй харьцаж чаддгүй ч гэсэн одоо мундаг доктор, профессор болдог хүмүүс байдаг. Гэсэн нэг ерөнхий ойлголт бас яваад ах шиг байдаг. Тэрийг залруулахгүй бол нөгөө хүмүүс маань ерөөсөө аутизм гэдгийг мэддэхгүй. Тэгээд нөгөө хүмүүсээ дахиад нийгэмд гараад ирэхэд нь тэр чинь аутизм гэж мэдэхгүй шүү дээ хүмүүс чинь. Яг тэр аутизм гэхээс нэг мундаг ярьж чаддгүй ч гэсэн мундаг хүн байдаг гэж ойлгосон юм чинь. Байгалийн хөгжил нь өндөр гэж ойлгосон байдаг. Гэтэл үгүй шүү. Тэгэхээр нөгөө хүмүүсээ бас нөгөө аутизмын талаар бүгднгийнхэн талаар л ойлголтыг өгөхгүй болвол хэцүү. Гэтэл жирийн хүн чинь бүгд хоорондоо өөр, гурал өөр хүмүүс шүү дээ. Хин хүн давтагдахгүй. Тэрнтэй адилхан аутизмтай хүүхд бүр давтагдахгүй. Бүгд хоорондоо өөр, бүгд хоорондоо янз бүрийн төвшөнтэй байдаг. Тэгэхээр тэр бүх хүмүүсийн талаар л ойлголтыг жигдэл өгмөр санагдаад байгаа. Тэгээд яг хүнд аутизмын хэлбэртэй хүнийг харуулсан яг уран сайхны кино, сэлт юмнууд бол байдаг л да. Нөгөө хиний Jet-Li-ийн тоглогч юу лээ? Ocean Heaven. Ocean Heaven тэр бол их өрөвдөлттэй кино гэдэг юм аа. Жохон манмитийн
хүрээний улсууд үзэхээрээ жоохон уйлж мөлж гад юм яг Хямрахаар. Жетлигийн нөгөө тийм драма төрлийн баг тоглосон ганц кино нь баг. Ёстой би үзээгүй юм байна. Харин тийм Олоод үзүүл тэр бас их гоё. YouTube дээр байдаг те. Баг YouTube дээр ч үж байгаа. Түүхэн нөгөө нэг дүүгийнх нь хүүхэд илүү аутизмтай гээд тэгээд тэр кинонд өөр үнэгүй тоглоод ингээд нөгөө аутизмыг таниулах үйл хэрэгт хувь нэмрээ оруулж ирсэн. Их гоё кино. Яг нөгөө ямар ч тийм нэг зодоо модоо хийдэг гар биш те. Яг нэг жирийн аавын дүр тоглосон айгуу гоё кино. Өөрөө хөгшрөөд нөгөө хүн аутизмтай тэг яг нөгөө нийгэмд ганцаараа үлдчиход өөрийнх нь биеийн өвдсөн ч байдаг лээ. Өөрөө биеийн өвдсөн мэт. Тэгээд хүүхдэд тэрэнд л бэлдэж байгаа юм л та. Хүүхд нь бол хүнд бас хүнд ч яг нэг дундч төвшний аутизмын синдромтой хүү ингээд өөрийгөө сайн илэрхийлж чаддаг юм. Тэгээд хүүхдэл бэлдэж одоо энэ нийгэмд л яаж үлдээх вэ гэж байгаа. Тэр ихтэй их шаналж байгаа тэр бүх процессыг үзүүлж байгаа юм л та. Тэгэхээр тиймэрхүү одоо бусад одоо ёстой хаалганы цаана байж байгаа хүүхдүүдэд ил харуулах юм харуулдгүй маа их зүгээр тэдний талаар л ойлголтыг л өгмөр байна. Нөгөө талигаач болор ингэдэг лээ. Болор туяа хаа. За сэтгүүлч болроос mining journal тийм гэдэг гэсэн тэр хүний хаалганы цаана гэдэг нэг тийм богино баримтат кино байгаа. Тэг яг охиныхоо тухай хийсэн. Тэгээд тэр бас их үзүүл хөрхөн бас ойлголт өгчөөр. Тэгээд тэрэнд бол зөвхөн нөгөө аутизмыг хэлээгүй. Айгүй олон оюуны бэрхшээлтэй хаалганы цаана байж байгаа хүүхдүүдийг л тэ гадаа гарч тоглооч гэсэн нэг тийм уриалга маягийн тэрийг та нар ойлгооч энэ хүмүүсийг ил гаргаад өгөөч гэсэн. Тэр их дажгүй бүтээл болсон санагддаг. Тэгээд яг тэр хүмүүсийг л одоо нэгсэндээ бүхлээр нь аутизм бүхлээр нь таниулмаар байна. Тэгэхээс нэг хэсгийг таниулчаад буруу ойлголт дутуу ойлголт өгчөөд байгаа байхгүй. Аха. Тэгээд угаасаа энэ нөгөө яг энэ мэдээллийг түгээ гэж байгаа байгууллага хувь хүмүүсийн өөрсдийнх нь яг нөгөө нэг эн чинь бас нэг урлаг болох гээд шүү дээ. Одоо тэр юмыг таниул нийгэмд нэвтрүүлнэ гэдэг чинь одоо нэг юм ноу хау болчиход байна шүү дээ. Ямар медиаг ашиглах уу? Хэрхэн үзүүлэх үү? Яаж таниулах уу? Олон улсууд киноноор хийчихэж чинь те. Тэг киногоо ихдээ угаасаа хамгийн экзотик талыг нь авчиж байгаа. Тэг хүнд хүйц, орлого олох хүйц гэдэг юм уу те. Нөгөө нэг IQ чадамж өндөртэй хэсгийг нь авчаад байна штэ. Тэр чинь бол цэвэр бизнесийн өнцгөөс харж гаргаж байгаа л санаа болчихж байгаа. Тэгэхээр нөгөө таны саяны ярианд дурдагтаад байгаа та хоёрын хэлсэнчлэн энэ нөгөө хүрээний уулан дотор нь байгаа зүйлс чинь ийм гой ганган зүйл биш байхгүй те. Хүмүүсийн анхаарлыг татаад өө тийм үг хичгээр зүйл бас биш кино болгоё гэхэд гэхдээ энэ рүү анхаарал хандуулж байгаа хүмүүс хэр их вэ Монголд? Яг энэ одоо энэ салбарыг гэж хэлэх юм уу юу гэх. За энэ хэсгийг ингээ хүмүүс таниулчих ингээ тгий гэж юм. Нэг үе одоход айгу бас өөрчлөгдөж байгаа. За ялангуяа саяхан бид нар нөгөө нэвтрүүлэг бид нар шин бидний дэрэгдэх гайхамшиг гэдэг нэг радио дээр нэвтрүүлэг хийдэг. Тэн дээр GCI Улаанбаатар оролцоод тэгээд тэд нар нөгөө аутизмыг таниулна, зөвөр ойлгуулна гэдэг ингээ компанид ажил өрнүүлээд төсөл хэрэгжүүлчихсэн. Тэгээд та нар яагаад энэ төслийг хэрэгжүүлсэн бэ гэж би асуусан байхгүй. Тэгээд нөгөө хүүхдэн ч юм уу, хин нэгнийх нь дүүн ч юм уу ингээд тийм л хүүхд байгаа бах та гэж төсөөлсөн чинь бидний ойрын тойрон тийм хүүхд байхгүй. Бид нар зүгээр өөрсдөө сэтгэлээрээ те ингээд ийм хүмүүс бид юм шүү. Эдрийн төлөө бас ингээд юм хийя гэсэн санаачлаг гаргасан гэд сонсчоо би үнэхээр гайхажсэн. Тэгэхээр бас ингээд хүмүүсийн хандлага бол тодорхой хэмжээнд өөрчлөгдөж байгаа. Шинэ үе гарч ирж байна те. Залуучууд өөр болж байна. Тэгэхээр ингээд бас ирээдүй нэлээд гайгүй гэрэлтэж ирж байна л гэж би бодож байгаа. Тэр нөгөө нэг надад тохиолдсон явдлыг тэр манай хүүд гэх юм уу. Нөгөө манай хүүхд цэцэрлэгийн ахалгаан гэсэн юм да. Тэгээд хувийн цэцэрлэг сурчсан л та. Тэгээд хүүхдүүдтэйгээ цуг богдхааны музей үзгээд ойрхон алхаад очих зайны газар. Гээд гисэн нөгөө би нөгөө шефрон болж очихгүй. Дагуулж явж байгаа. Төлөөлөл эцэгхийн төлөөлөл гэдэг л. Тэгээ би очиод яасан чинь манай хүү нэг охинтой хамгийн хойно хөтөлцөөд алхчихсан. Гэсэн нөгөө охин ерөөс гарын тавихгүй. Манай хүч гарын тавьчих гал. Хоёр хөтөлцөөд алхчихсан л та. За. Тэгээд ингээд яасан чинь би дэ нөгөө сүулт нөгөө охинтой нэг ярьдаг чинь манай хүүгээ ажид хамаагүй ярьдаг хүн байна чинь. Тэгээд ярьсан чинь чи яагаад ингээд гарын тавихгүй ингээд алхчихсан гэсэн чинь. Манай аав ээжсэн энэ үг чи өвчтөй болохоор ингээд ийш тийш яваад өгч магадгүй. Яг илэрхийлж байгаа үг нь өвчтөй гэдэг үг байгаа. Тэр нь дараа нь эцэг их надаас уучлах хүсэл та. Гэхдээ тэр нь би юус имзэглээгүй. Илэрхийлж байгаа үг нь өвчтөй гэж байгаа боловч цаад санаа нь эцэг эхчүүд нь хүүхдэд ойлголцсон байсан. Танаа ингээд нэг юм өөр хүүхд байгаа. Тэр хүүхд чи ингэ шүү, тгий шүү те. Тэгэхээр надад сайхан санагдсан юм юу гэхээр тодорхой хэмжээний мэдээлэл хүрсэн байна.
мэдээлэл хүрэхээс гадна эцэгчүүд нь хүүхдүүдтэй ойлгуулж эхэлсэн байна. Тэр нь маш хэрэгтэй сайхан одоо энэ бидний маш олон юмд оролцоо ярьж ирсэн юмны жоохон сүрдэн бас гараад байгаа л гэж ойлгодог. Тий одоо манай хүүч бас ангийн сургуульд орсон шүү дээ. Тэгээд нөгөө ангийнхны хүүхдэд нь багш нь их гоё тайлбарлаад өгсөн. Гэхдээ яг аутизм гэж хэлэхгүй байгаа юм л та. Хүүхдүүд ойлгохгүй шүү дээ. Ингээд найзах нь толгоон жоохон өвддөг юм аа. Чанга хашгирвал бид нар ингээд чанга ингээд дуу гаргаа тий ойрлж хашгирвал ингээд өөрт нь амар хэцүү байдаг юм аа. Та нар ингээд найзаагаа сайн ингээд анзаараад халамжлаарай. Гингүүд нөгөө хэд чинь сайхан хөтлөөд авч яваад ингээд туслаад тий нөгөөд чинь жоохон ийшээ тийшээ явах гэдэг лөө эрдэм бэлгээ наашир гэд ингээд ангийнхан хүүхдүүд мөртлөө өөрчлөгдөж байгаа. Тэгээ тэн дээр сайхан инээдтэй тий тэр хүүхдүүд өстой хөөрхөн байдаг юм лээ. Тэгээ тэн дээр нь эцэг эхчүүд хэрвээ дахиад зөв мэдээлэл өгчих юм бол тэнд нөгөө ямар ч асуудал үүсэхгүй болчихж байгаа юм. А хэрвээ яагаад ийм хүүхд байгаа нь манай анги одоо хүүхдийн ангид энийг гараа манай хүүхдэд садаа болж ин гэдэг ч юм уу. Ингэх юм бол хүүхд яг тийм л өнцгөр өснө. Дахиад ялгуурлан гадуурхалт ингээ үргэлжлэн тий. Тэгэхээр нөгөө багш эцэг ингээ бүгд олон талаас ингээ хамтдаа ингээ гоё дэмжиж өгөхөөр манай хүүхдэд ч ингээ суралцахад амар өөрсдийнх нь хүүхдүүд ч гэсэн айгүй тийм хүмүүнлэг тий айгүй сайхан сэтгэлтэй хүүхдүүд болж өсөж байгаа байхгүй юу. Тэгээ бид хоёр яг нүдэн дээр ингээд тэр хүүхдүүдийг хараад үнэхээр баярлж ирсэн. За хайсан юмыг түүгээд явж явах шиг хөтөлцөн хоолыг нь хажууд нь за хоолоо ич гэж нөгөө аав ээж нь байгаа юм шүү дээ тий. Тэгээ манай нөхдүүд чинь жоохон тийм салан задаг улсууд байдаг байхгүй юу. Юм уу майнтын тайчин хувц унраа бодохгүй шүү дээ. Юу ч тэрийг бодохгүй. Тэгсэн тэрийг нь цуглуулаа явчих гэж ангийнх нь хоёр охин. Тийм бүр жуус мөс хүртэл авч өгөө. Жуус авч өгсөн байсан. Тэгээ манай хүүхдүүд нөгөө оргил гэж сургуульд сурж исэн хамт. Бидний хоёр хүүхд хоёулаа оргилд байгаа шүү дээ. Гэхдээ нэг ихэр нь 2, нэг ихэр нь 3 дугаар анги те. Манай хүү болохоор өнгөрсөн жилийн хүртэл тэнд суржгаад тэгээ манайх жоох нүүх болоод өөр сургууль явсан. Гэхдээ тэр сургуулиуд их дэм болсон би их баярлагдав. Оргил гэж сургуулийн захирал нь хүлээж нэгдүгээр хүлээж авсан, хоёрдугаарт аз болоход манай хүүгийн анги туслах багштай байж таарсан. Эсвэл тэгж томилсон ч гэж магадгүй. Дадлага хийжсэн. Дадлага хийжсэн багш юм шиг байлаа миний ойлгосноор. Тэгээ нөгөө багшигаа тусламжтай бүр маш хялбархан нэгдүгээр ангийг бол их зовлон багтаад авсан. Тэгээ тэрнээс хойш бол би авч яваад ер нь сурчтай юм байлээ. Хамгийн инээдтэй жишээ нөх юм бол зүгээр махаава гэдэг жишээл бол манайхд ойлгохгүй шүү дээ. Юм мэдэхгүй. Тэгээд яагаад тэр чинь зугаатай байгаа юм те? Ойлгохгүй. Мангар юм шиг дээр бүгдээр овоорч хөвч бүгд баярлаад байдаг. Харин тий. Тэгээ доотлолтойгоо нь зовж явахт те. Гэтэ бид нар баясаал тоглодог гэсэн чинь бүгдээрээ гэтэл тэр нөгөө доотлоо зовоож байгаа бүгдээрээ инээлтэд баярлж байгаа нь амар гоё. Манай хүүхдийн сэтгүүгээр яагаад гоё нэрсээ ойлгохгүй байна. Яагаад миний дээр хөвтчихэд бүгдээрээ баярлаад надаа ерөөс гоё биш шүү дээ те. Тэгээ надаа уйлаад ярихгүй. Тэгэхээр би үгүй миний хүн над чи ийм те одоо юу гэдэг хин нэг ингээд жоохон шоолоод хүн инээдэг те. Чи ингээд жишээлбэл юм мэдхгүй хүүхдийг шоолоо инээгээд идэх үстэй ингээд жишээ авч байгаа те. Тэгээд дөрүүлээ тоглож үзье гэж хагаад ээжтэйгээ дүүтэйгээ дөрүүлээ махаа болоод тэрний дараачаар ингээд хит хит оролцсны дараа нэрээ фан гэж болох юм байна. Өөрөө дээр нь гарч байгаа учраас те. Тэгэхээр заримдаа тэгтээ чи доор нь орно, заримдаа дээр нь гарна. Тэгэхээр эн чинь бас фан гэж болно гэдгийг нь ойлгуулчихаар одоо болохоор бас ойлгоод байна. За махаа бол гэж тийм. Инээж минь гэл тэрэндээ баясдаг болж эхэлж байгаа. Гэхдээ манай нөхдүүд яг л тэр нь байхгүй. Жохон өөр өнцгөөс заагаад өчих юм бол юу ч ялгаагүй. Эсвэл бол жохон илүү олон давтжиж зааж өгдөг ч юм. Зарим сэдвийг бол ганцхан хэлэхэд бат гэл ойлгочдөг. Дахиад давтуулахыг хүсдэг ч юм. Яг нэг ийм онцлогтой л байна л да. Арай л өөр болчихдог. Тэгэл яг тэрэнд нь хэрвээ бүгдээрээ ингээд ойлгоод тэрнээс гадна сургалтын систем нөрөө тэрэндээ нэмэлт арай жоохон хүчин чармаалт гаргачих юм бол яг л ялгаагүй явчих юм шиг санагдаад. Нийт хэдэн хүн байна гинэ? Аутистик онцлогдсон. Яг өнгөрсөн 7 өдрийн дээр нэвтрүүлэг дээр ярьж байхдаа сэтгцэн эрүүл мэндийн үндсийн төв дээрх тоо бол 800-аад хүүхэд байгаа гэж хэлсэн. Тэгээд тэр чинь зөвхөн онцлогдсон шүү дээ. Тэнд очиж онцлогдсон. Онцлогдоогүй асар олон хүүхэд байгаа. Тэгэхээр одоо 1000 гарцсан ч юм уу те. Тэгэхдээ яг тэр бол тодорхой статистик байхгүй. Ер нь хүн амын 1% л гэдэг. Нэг их судлаачд бол. Тэгэхээр манайчсан тэр хэмжээнд байгаа л гэсэн. Одоо хөдөө жишээлбэл бүр тайгаад амьдарч байгаа аутизмтай төрсэн хүүхдийг бол мэдэхгүй байхгүй. Боломжгүй те. Боломжгүй. Юу юм уу? Бид нэр гадны фандаар эсвэл шашны байгууллагууд ч юм уу орж ирээд айгүйх ингээд нөлөө бүхий үйл ажиллагаанууд явуулдаг штеп. Угаасаа л хизээд л тийм байсан юм шиг байна. Тэгээд одоо буурын орны угаасаа л нөхцөл байдал юм. Тэгээд одоо Азийн хөгжлийн банк ч гэдэг юм, Европын хөгжлийн банк гэх зэрэг том байгууллагуудаас зүгээр яг одоо энэ
энэ хэсэгт зориулсан багш нарыг бэлдэх фонд ч юм уу боловсролын яамд нь одоо байгаа эрх зүйн орчинд нь тааруулчихсан хүний нөөцийг бэлдэх энэ хүмүүст илүү одоо шаардлагатай орчныг нь бий болгож ич гэсэн юм уу тийм зүйлс байх боломжтой юу? Боломжтой шүү дээ тийм. Жайка баха. Тийм Жайка бол нэлээд олон төсөл хэрэгжүүлж байсан. Нөгөө Монголын аутизмын холбоо гэж байдаг. Тэд нар чинь бас нөгөө 55 дахь сургууль дээр бас Австралийн нэг төсөлтэй хамтраад ингээл анги тогтчулдаг ч юм ингээл янз бүрийн ажлууд бол хийгддэг. Яг бүр далаацтай тийм том бол юм бол баггүй. Гэхдээ Жайка бол бас нэлээд үйл ажиллагаа хэрэгжүүлдэг. Бүр далаацтай хийхээр манайхан одоо жоохон муухайгаар хэлэхдээ цөөдөд байгаа. Жишээлбэл тий одоо юу гэдэг харааны бэрхшээлтэй хүмүүсхэд нэлийн олон тооны байдаг ч юм уу тий тулгуур эрхний бэрхшээлтэй зөндөө олон байдаг ч юм уу нөгөө нийгэмд эзэлж байгаа тоон угаас их байгаа учраас илүү тэрлүү анхаарал хандуулдаг байна. Дауны синдром жишээлбэл хараал мэдэгддэг учраас ч гэдэг юм уу тий манай хүүхдүүд чинь халамж дээр хүртэл хэцүү байдэн шүү дээ. Нас зүгээр л хүүхдүүд шүү дээ гэж байгаа. Тий. Тэг чи манай нөхдүүд чинь нэгдүгээр харахад зүгээр хөгжиг хүн шиг хоёрдугаар тоон угаасаа жишээлбэл аль бие усны онштой сэтгцийн иргэмдийн төгж манад оншилж байгаа ганцхан аль бие усны байгууллага байхгүй. Тэгэхээр тэнцээ байж байгаа тоон 8 зүг хичээр чинь олон улсын байгууллагуудад нэг тийм одоо олон хүнд хүртсэн ажил болж чадхааргүй харагдаад байгаа байхгүй. Ойлгомжтой. Тэг хэдхэн цөөхөн нийл асуудал юм биш үү? Танад бол наадхаа нэг юм жижиг юм тусламж юм шийдэж болох юм шүү гэсэн юм яриад байгаа. А гэтэл нөгөө талд нь тэр чинь нөгөө онцлогдоогүй маш олон хүн байж байгаа гэдгийг нь бол яг тайлбарлах зарим нь ойлгоно. Гэхдээ тэгж далаацтай улсын хэмжээнд, яамны хэмжээнд их том төслийн хувьд бол бид нар бол үнэхээр арай цөөдөд байгаа. Гэхдээ за та нар мэдгүй 10 жилд чинь тгий зааж ирсэн үгүй юу? Надад бол шалгалтын материал үрээд ирэхлээр хамгийн түрүүлээд амархнуудыг хийж агаад тэгээд хүнд рүүгээ ордог. Тэгсэн хэрнээ одоо манай нийгэмдэр байгаа юу н асуудлын томруун таакл хийгээд томоо барьж аваж нухаад жижиг бол яг цөөхөн хүний асуудал учраас байж игээд байгаа шүү дээ. Уг нь математикийн шалгалтанд ордог хувилбараараа тий эхлээд маа жижиг асуудлаа шийдэж яваад за энэ 800 мянган хүний асуудал маа шийдэгчлээ. За одоо дараагийн тэтнэ гээд ингээд явж бас нэг болох талтай байхгүй тий. Зөв гол нь үгүй ядах нь туршлага шүү дээ. Тий. Зөв жижиг проект объемтой юм хийчихэд дараа нь тэрийг масштаба томруулаа явах чинь туршлагатай болсон гэсэн шүү дээ. Дараагийн асуудлыг шийдэхэд. Улсыг ингэж удирдахгүй. Улс төрлөө яг бид ерөөсө ормооргүй дээ. Тий аль болох дээ яшиг юм болгон ингээл улс руу чихээл те улс болохгүй байна. Тэгээд яг тийм бол бид нэр тийм хохирогчийн дүр эсхийг ерөөсө өсдөг. Аль болох зүгээр сайн мэдээлэлээ түгээе. Нийгэмд л ингээл бид нар бол хүүхдүүдийнхээ төлөө өөрсдөө ингээл хувьдаа гэр бүл болгон хичээгээл явж байгаа. Тэгэл нийгэмд л сайн мэдээлэл түгэж. Тэгэхээр заавал улстай холиол ингээл улс төрөмөр гэж ярих бол жоохон дургу. Зөв. Үзэж байгаа та энэ доор сэтгэлийн үлдээгээрээ ямар сэтгэл үлдээхийг би хүсэж байна вэ гэвэл яг одоо энэ сонсон асуудлыг танд одоо юу гаргалгаа байж болох вэ? Яавал энэ хүмүүс нийгэмдэр асуудалгүй амьдрах боломжтой? Яавал бид нэр одоо ямар нэг түлхүүрийг олоод эргүүлчихвэл ямар нэг пазлыг аваачаа эвлүүлчихвэл энэ асуудал ингээ шийдэгчих юм шиг байна. Таны бодолд байгаа тэр гаргалгаа яг зүгээр анхны сэтгэлээрээ та бичээд үзээрэй. Хой энэ хүрээ түр стоп. Би танд нэг зарын чанартай нэг зүйл хэлчих. Бити төвөгшөөгөөрэй. Манай подкастны ерөнхий спонсор Denk Farm компани танд Attractive эмээхийн бүтээгдэхүүнийг санал болгож байгаа. Энэ дотор таны үе мөчний эрүүл орчин бий болгоход зориулсан агуулмжтай хэрвээ та дасгал хөдөлгөөн хийдэг бол үүнийг заавал хэрэглээрэй. Гэмтлээс урьдчилан сэргийлнэ. Хэрвээ та гэмтсэн болоос энийг бас хэрэглэхийг тань зөвлөхөө шүү. За ингээ үргэлжлүүлээ подкастаа сонсцгоо. Зүгээр би ингээд яг асуудлыг ингээд том зургаар нь харахаар мэдээж бид нар нөгөө нэг хууль эрх зүйн орчин хаана батлагдж гарч ирж байгаа гэхээр улсын хурал дээр тий. Тэгээ бидрийг удирдах байгаа төр засгийн угаасаа энэ нийгмийг аятайхан болгоё гэдэг л зорилготой тэнд хэсэг хүмүүс суудсан байгаа шүү дээ. Тэгэхээр аятайхан болох шаардлагатай байгаа тэр жижиг асуудлуудыг ялскас шийдээ явуул айгу амар юм болов гэдэг үднээс надад ингээд энэ улс төрийг оруулах хэрэгтэй байна гэдэг нэг тийм зүгээр бодол ингээд донк ороод ирж байгаа байхгүй. Магадгүй тань ч гэсэн өөр гаргалгаа байж магадгүй. Тийм болохоор тэр гаргалгааг хэлээрэй гэж би сая хэлсэн. Өмнө нь би Special Olympics-ийн тамирчдыг авч яваад бид нэр Шианд очиж нэг саксны тэмцээнд оролцож байсан. Тэгээд тэр дотор Down syndromeтой тэгээд оюун ухааны хоцрогдолтой за тэгээд бас хөдөлгөөний ажилттай гих мэтчлэн хүүхдүүдтэй би 2 сар гаруй ажиллаад тэгээд бид тэмцээнд ороод амжилт гаргасан мөнгөн медаль авсан. Тэгээд тэр бол миний амьдралд бас мартагдахгүй тэгээд
айгу гоё тийм дурсамж байсан байхгүй. Яагаад тэр гоё дурсамж байсан бэ гэхээр нөгөө анхны сэтгэгдлэр бол тэр хүүхдүүд амжилт гарах боломжгүй гэдэг юм уу те бараг чадахгүй байхтай гэсэн тийм сэтгэлдэлтэй байж байгаа. Бид нар даваад тэр нөгөө төлөвлөгөөнд байгаагүй тэр зүйлийг бий болгочихлоор ингээд амар гоё сэтгэл ханамжтай үлдчихсэн байхгүй. Тэгээ нөгөө хүүхдүүдийн тухай надад байгаа бодол чинь шал өөр байгаа шүү дээ эхлээд. Удаа хугацаа өнгөрсөний дараа тэр чинь шал өөр болоод ирж байгаа байхгүй. Айгуу тийм нандин харилцаа үлдээд тэгэхээр зүгээр л тэр хугацаа надад олгогдож завшаан тохиосон учраас би энэ мэдрэмжийг аваад миний бодол өөрчлөгдөж байгаа байхгүй. Энэ боломж хүн болгонд олгогдчихсон байсан бол энэ шал өөр болох боломжтой байхгүй. Тэгээд би бас нэг та хоёрт яг тухайн үед надад төрж исэн мэдрэмж бол та хоёрт үргэлжил ерөөсөө хүүхэд чинь төрсэн цагаас эхлээл өнөөдрийг хүртэл ингээд байдаг байх гэж бодож байгаа байхгүй. Та хоёрт ямар нэгэн тийм хүлээлт байдаг байх. Миний хүүхэд зүгээр нийгмийн стандарт одоо бидний хэмжүүрээр ирүүл тэгээ бидний хэмжүүрээр нормал хүн болчих юм болов уу гэдэг тийм хүлээлт ямар нэгэн magical thing ийм юр үсийн зүйл болоод болчих юм болов уу гэдэг тийм найдлага байдгүй. Саяхан би Зоригтбаатар гэж залуутай ярилцахад тэр залуу гүрээсээр байгаа хөдөлгөөнөөс ажилтыг бүр супер даван туулаад сагсаа хүртэл амар сайн тоглолдог болоод гар нь ингэж бүр ийм атгагдсан байнг байдаг гэж тэр нь тэнийдэг болцсон тийм тохиолдлууд байгаа юм. Тэр хүүхдийн өөртөө хэрэгэлсэн байгаа аргачлал, майндсет тэр ерөөсөө бодлыг ингээд илүү дутуу юм зарцуулгүйгээр төлөвлөгөөтэйгээр зорилготойгоор тэрнийхээ араас мах руу явсан нь тэр хүний тийм болгоцсон. Нөлөөлсөн үнэн нь Наранбаатар гэдэг манай найз тэр хүн намайг байн хожигддаг байсан. Би энэ хожигдохгүй тулд сурахын тулд тэгээд ингээд хурцлж явсаар байгаа үздэг кино сонсдог дуу өдр нь бүх зүйл нь өөрийнх нь зорилготой уялдаатай тийм завсар байхгүйгээр тэр хүн 24-д болоо тийм юмд ингэж явсны үр дүнд IELTS-ийн 6.2 оноотой Хятадд ихтэй сургуульд scholarship авсан. Гадаад харилцаа, олон улсын харилцаа, бизнесийн харилцааны сургуульд сурж байгаа, онлайнаас сураа явж байгаа булганы хөдөөний хүүхэд Эрдэнэтэд амьдардаг, хотод орж ирээд түүгэлтийн ажил энэ төр хийдэг. Тийм юм ариван тийм түүхтэй. Тэр түүх донд ерөөсөө нэг ч өдрийг тэр хүүхэд зүгээр би болол болохгүй юм байна гэхгүйгээр тэр зорилгынхаа араас л явсан хүн байгаа байхгүй. Тэр хүний аав ээжт нь ч юм уу тойрон үргэлж исэн хүмүүст магадгүй тэр найдлага байсан үгүй мэдэхгүй нэ. Гэхдээ Зоригтбаатар өөрөө тэрийг ингээд бий болгоцсон байхгүй. Зарим хүний хувьд бол боломжгүй мэт зүйл magically happened байхгүй. Та хоёрт тийм найдлага байна уу? Надад бол байгаа. Одоо миний кейс төр бол байгаа. Яг зөв ойрын үед тийм олон өөр кейсүүд уншиж судалсан юм маань их бага байна. Ойрд юм жоохон тийнээс холдчихж. Манай хүүхд төр болохоор ерөөсөө одоо азар гэх юм уу те. Манай хүүхд бол шууд маш том зорилготой болцоо одоо сургууль сураад цааш тийм бүх юмаа өөрөө төлөвлөж байгаа. Тэгээд тэрэнд нь бол би одоо эцгийнх нь хувьд бол бүгдлийн дэмжлэг үзүүлнэ гэж бодож байгаа. Өөрийнх нь зорилго нь бол их том болцсон. Одоо Германд очиж амьдрын Герман сургууль сурна гэсэн. Шалтгаан Герман сургууль үнэгүй байдیں۔ гэж хэлж инлээ өөрийнх нь хэлснээр. Эсвэл бол энтгэгт очно гэсэн. Тэгэхээр чамааг бодоод байна шүү дээ. Тий, тэр маш олон юмыг тэр хүн бас бодоод өгдөг байгаа. Одоо юу гэдэг мөнгө гэдэг чинь зүгээр байж идэг юм биш. Тий. Үнэгүй ингээд сурчих юм бол надад илүү давуу талтай. Тэгснэ миний хүүхдээ Германд сурах юм байна шүү дээ гэдгсэн чинь зүгээр би тэр Германд сурчна. Тэгээ энтгэгт очно гэсэн. Яаж байгаа гэсэн. Энтэг чинь 200 хэдэн хэлээр ярьдаг гэнэ нийт. Одоо олон электорд нь 200 хэдэн төрлийн хэл байдаг гинэ тэнд. Тэгээд одоо өөрийнх нь хүсдлээр бол бүгдийг сурах юм хөө бүх хэлийг. Тэгэл аль болох олон хэл сураал. Тэгээд үндсэн хүсэл нь мөрөөдөл нь болохоор математикийн багш болно гэсэн. Гэтэ англи хэлээр заана гэдэг. Тэгтээ герман сургууль сурна гэдэг. Тэгээд яг энэ бол хүүхдийн генийн бодол юм шиг мөртлөө манай хүн өөрийнхөө юунд сайн бай, юунд дуртай бай гэдгээ үшээ ойлгоцсон байгаа надад их таалагддаг. Одоо 10 нас хүрч байгаа хүүхэд гэхэд за би ямар ч сан те математиктай сайн байна. Яг тэгээ манай хүүхэд бол их олон юм сонирхдаг доо сансар огторгоо их сонирхон хим, физик бүгдийг сонирхдаг. Гэтэ нөгөөд нь одоохондоо орж эхлэегүй. Математик л нэгдүгээр ангиас нь орцсон байгаа шүү дээ. Тэгэнгუთ өөрөө нөгөө цаашаа номноос хайлаад ингээ явцсан мөр математиктай гүн орцсон болохоор одоогор магадгүй тийм байж магадгүй
одоо математикийн багш болоод өөрөө ингээд бидэрт ярьж өгдөг байхгүй энийг хийгнэ гэд зарим бодлогоодыг бийж ойлгохгүй ингээ ярьж өгдөг тэр нь өөрт нэг таалагдаад байна. Тэгэхээр одоохондоо тийм байж модоо гэхдээ ямар ч сан энэ бага насандаа гэхэд зорилгоо тодорхойлцсон тийш тэгж ажиллан тэгж амьдран тэнд очно гэд мөрөөдөд байна гэдэг бол надад бол жишээлбэл маш боломжийн явж найдлага бол том сайн байгаа. Зүгээр яг уу бодит факт дээр бол аутизмын хүрээний эмгэгтэй хүн одоо сайжраад гэхүү тий симптомууд нь багасаад одоо 80 орчим хувь дээр л очдог л гэж судлаачид ерөнхийдөө л үздэг юм л. 100% бол мэдээж болохгүй. Энгийн үнэтэй харьцуулахад нэг 80 орчим хувийн тэр нийгмийн харилцааны чадвар нь ер нь тэр төвшин хүртэл явчих боломжтой гэсэн гэж үздэг юм лээ. Би мэдээж эцэг эхчүүд бол хүүхдтэр бол тэгж бодохгүй шүү дээ. Аль болох би ер нь гэхдээ тэрийн зүгээр симптом нь алга болоосоо ч гэж ер нь их төлөвлөөгүй. Тэр хүүхд өөрт нь юу ад жаргалтай сайхан байна. Тэрнийхэн төлөө л одоо туслан дэмжин. Тэхээс биш тэр хүүхд л амьдрах юм чинь. Тэгэхээр би тэрнийх нь урдуур ордог ч юм уу эсвэл бол яахгүйгээр өөрөө нэгэнд ингээд бүх юм хардсан байж байгаа тал болохоор би бол сайн дэмжээл явъя гэж бодож байгаа одоо. Манай хоёрын хувьд бол яг анарын хөв шиг шил дээ. Ерөөсөө миний боддог бодол гэвэл мэдээж хүүхдээ хамгийн боломж төвшин хүртэн тийм ээ өөрөө бие дааж амьдрах чадвартай болтол нь эцэг ингээ гэр бүлэрээ хичээнэ. Тэнд нь тусал дэмжинэ. Тэгээд хамгийн гол зорилго бол миний хүүхд аз жаргалтай л байх хэрэгтэй. Бид нар ингээ энгийн хүүхчийг болох гэж энгийн болгоно гэж ингэж хитрхи ингэж маш хүчтэй те тэр хүнийг стресс дүүлж түлхэж зовоох шаардлагагүй мэн. Яг л манай хүүхдүүд маань бас нөө стрессээ одоо даван туулах чадвар тийм ээ одоо нөө орчны энэ сөрөг имийг ингэж одоо процесс хийгээд энгийн хүн шиг ингэж даах чадвар нь харьцангуй сул байдаг. Тийм болохоор би одоо саяхнаас хүртэл одоо хүүгээ анзаарч байгаа хоёр хүүгээ нөө гайгүй одоо дажгүй болсон хүн гэд нөө би ерөөхдөө хайцсан аутизмтай гэж нэгэн дээр нь төвлөрөөдсөн чинь нөгөө хүн маань бүр надаас маш хүнд асуултууд асуугаад дээрээс нь өөрөө жишээлбэл маш хямралтай үедээ би ингээ өөрийгөө тайвшруулж чадахгүй байна. Би яаж хичээж чадахгүй байна гэл ингээл нөө өөрийнх нь боломжгүй юм ингээ тайлбарлаж байгаа байхгүй. Тэгтэл нөгөө аутистик хүн маань бол тэрийг илэрхийлж чадахгүй шүү дээ. Тэгэхээр тэр цаана ингээ айгүйх процесс тархин дотор нь явж байгаа байхгүй. Тэгэхээр би тэрийг аль болох балансыг нь олоод мэдээж тэр чадваруудыг суулгах хэрэгтэй энгийн одоо хүүхдийн хэмжээнд тийм ээ. Гэхдээ тэрийг яг нөө балансыг тааруулж өөрийг нь хит их зоохгүйгээр өөртөө итгэлийг нь тийм ээ бас ингээд бүрдүүлээд ингээд байхгүй бол ер нь бол ирээдүйд тийнейжер болох үед тийм ээ тийнейжер чинь ямар их өөрчлөлт ордог лээ. Тэр үед бол бас нэлээд хүн нэмийг даван туулах магадaltaй байна гэж би ойлгосон. Тэгээд ер нь бол хаанаа л бүгд хичээж байгаа. Гэхдээ энэ бол тийм амаргүй зам. Яг нэг өдөр ингээд гоё болно гэж арай багтан л жоохон боддог гэсэн баг та. Одоо бол тий урт хугацааны аялал энэ бол. Тэгээд дээрээс нь эцэг их нь өөрт нь тийм хүлээлттэй байгаа гэдгийг мэдрүүлчих нь бас өөрт нь маш хүн дээр тусгана шүү дээ тий. Бас их юм шаардвал аягүй хэцүү байхгүй тий. Тийм прешерс өгөх. Прешер өгчүүл. Тий. Дарам толчж байгаа байхгүй тэр хүүхдэд. Тэр яг аутистик хүүхдүүдийн хувьд сэтгэл санааны хямралд өртөх байдал нь ер нь ямар энгийн хүүхдүүдтэй харьцуулахад ямар үт юм бол хамаагүй их одоо судалгаа бол нэг 70 орчим хувиар илүү өртөх магадaltaй. Сэтгэл готрал нөгөө anxiety чинь төгшүүр тий. Сэтгцийн төгшүүртэй байдал одоо хүртэл манай хүүхдүүд ер нь аутист хүүхдүүдийн түгээмэл юм. Байнгын төгшүүртэй байдаг ер нь юу гэдэг гинтийн өөрийнх нь сэтгэл одоо төлөвлөгөөнд нь ч юм уу ингээд байгаагүй байсан юм гигүнд гарч ирэхээс л тэр хүмүүс маш одоо тавгүй болдог. Жишээлбэл яагаад хүүхд ойрлоход ингээд дургуутс түгээхээр тэр хүүхд хизээч ойрлж магадгүй мэдэхгүй байхгүй. Том үний үйлдэл бол тодорхойлох одоо төлөвлөж болоход ингээд ойлгоход арай амархан байна ш. За энэ хүн бол хизээч жишээ нь том хүн бол ойрлохгүй те. Яагаад хүүхд ойрлоход тавгуурх түгээхээр нөгөө өөрийнх нь төлөвлөөгүй юм болно гэж бодоагүйсэн юм болохоор тэр нь ингээд тийм бэлэн биш байт юм шиг. Тэгэхээр их өндөр байнгын юм төгшүүртэй байдалтай л байгаад байдаг. Нөх хүүхдтэй тоглолтын шалтгааныг бас тийм байдаг шүү дээ. Ганцаар их тоглолдог шүү дээ энэ хүүхдүүд. Тэгээ хүүхдтэй тоглохоор яг өөрийнх нь санаанд орох үйлдэлүүдийг нөгөө хүүхд хийдэг. Том хүн бол харьцангуй өөрөө удирдах боломжтой. Өөрөө ойрлол уйлангууд ээж аав нь өвөнд нь ордог гэдэг.
гэдэг ч юм уу те. Тэгэхээр нөгөө яг хүүхдүүдтэй тоглохоос айлуулах цухтаадаг. Яг тэгвэл маш эвгүй үйлдэл тэдрээс гарна шүү дээ. Санаанд оромгүй. Гэгүн тэрээ даван түлхэх чинь юу ч үт юм дээ. Тийм тоглоом энэ булаанч гэдэг юм уу. Тэгэхээр ер нь бол айц төвшөр ихтэй байдаг. Тэгэхээр тэр нь ялангуяа насан туршид ирэхэд бол бүр л одоо нэг сайжраад энгийн өмнөний төвшөнд бол очино гэдэг хүлээлт бол надад бол жишээ нь байхгүй. Тэгэхээр яг тэрийг нь бүгд орчных нь мэдээд те аль болох тэр нөхцөлийг бүрдүүлэхгүй дарамт өгөхгүй. Жишээлбэл зүгээр нэг өдөр тутмын үйл явдалд аав ээж нь жааж хийж шүүмжлэхээсээ илүү ойлгоод зүгээрээ би чамайг ойлгож чинь чи ядахгүйсэн ч болно. Тэр бол ямар ч асуудал биш гэдэг ийм хандлагыг өгөөд ивэл бас тэр anxiety те төвшөрдөн харцсангуй гайгүйгээр даван туулах байх л гэж хараад байгаа. Ер нь асар энгийн хүмүүс байт юм шүү. Айгу тодорхой зүйлд дуртай. Тийм. Уг нь бол ойлгоход их амархан хүмүүс. Тийм байна. Тэгээд нөгөө ирээдүйд болж болох тэр эрсдлүүд олон байдаг учраас тэр эрсдлээс зүхтаж ер нь ингээ өөрийгөө вакуум тусгаарлаад яг би өөрөө юу хийвэл ямар үр дүн гарахыгаа мэдж байгаа учраас ямар нэгэн сюрпризгүй баймаар шүү дээ. Тэгэл тэрэндээ л байдаг юм аа л да. Яг комфорт зонд. Яг комфорт зонд тий. Юу одоо хоолунд ер нь өөрсдийнхөө дуртай амт одоо бид нар бол тэгдэг шүү дээ. Хүүхэд бол нэг сникерс идэх үргэлжлэл дуртай байдаг тий. Кола байвал ууч гал, пицца байвал идэж гэл ер нь хүүхдүүдийн хандлага тэр байдаг чинь нэгэнт нэг гоё амтаа мэдэрсэн бол аутистик хүүхдүүдийн хувьд яа дээ? Энэ тал дээр адилхан уу? Одоо шинэ ингэж нөгөө уучлаг юм хэрэгцсэн. Зүгээр. Ер нь бол яг адилхан. Хүүхдэл юм чинь гоё юм дуртай байдаг. Гэтэ зүгээр иддэг юмны төрөл нь бол арай бага байдаг. Амтлах, үнэрлэх, сонсох, хүрлцэх бүх мэдрэмжүүд нь хүүхд болгон дээр зарим нэг тохиолдолд арай өндөр байдаг. Жишээлбэл амтлах мэдрэмжэн дээр ялцгаа юм те ялцаах юм амтыг мэдрэхийг хүсдэггүй. Жишээ нь манай хүүхдээ. Тэнгүү тим юм ерөөс иддэг. Гэхдээ тэрийг одоо ингээд жишээ нь юу гэдэг юм заримдаа огж байгаа ч хамаагүй иддэг. Тэгээд тэрийгэд авах гээд байгаа санаатай өөрөө. Тий. Идэж сурах гээд байгаа. Одоо байцаа, нэлцаац одоо чамцсан байцаа байлаа гэдэг. Тим байдаг болохоор зүгээр яг тэр хоолн дээр бол жоохон цөөхөн сонголттой. Гэтэ бүр аимшигын тим юу бол байхгүй. Яг гоо дайт байдаг те. Тийм яг зарим хүүхдүүд бол бүр бас амар юм хязгаарлагдмал юм мэддэг хүүхдүүд бол байдаг. Тэгээд тэр нь яг би одоо бодоход яг дотоод тэр гиз дотороо жоохон асуудалтай нөтгөх аталт ихтэй байдаг л та хүүхдүүд нийтлэгээрээ. Тэгэхээр нөө тэрнээсээ хамаараа тэр бас сонголтууд нь өөрөө тэр цаанаасаа идэх хүсэлтэй юм нь ерөөсө хэдхэн төрөл байдаг ч юм уу. Би бол жишээлбэл одоо хоёрыгаа багт цэцэрлэгт үүж явах цэцэрлэгийнх нь хүүхд нь ерөөсөө л хоёрыг мэддэг. Нэг нь чипс, нэг нь чоко бай. Өөр юм юу ч иддэггүй гэдэг ч юм уу. Ийм бас хоол идэхгүй. Зөвхөн тэр хоёрыг идэнэ. Тэгэл нөгөө ээж нөгөө идүүлж сурах гал төрөн төлбөрлөл үзэн штэ. Тэгээ макро микро элементүүдийн юунаас авах энэ хүүхдүүд чинь. Харин тийм асуудалтай байдаг хүүхдүүд байгаа. Яг манай бидний хүүхдүүдийн хувьд бол харьцангуй гайгүй. Гэхдээ манай хүү бол айгу үнэрлж үзчихэж одоо хоолыг тий. Үнэрлээд дими юм шиг байл үдэхгүй. Баян үнэрлж үзнэ. Шинэ ямиг бол ялангуяа бүр ойртохгүй штэ. Тэгээд амталч үзээд үнэрлж үзээд окей гэвэл ингээд иддэг ч гэдэм. Бас мэдрэхөө хувьд их өөр. Айгүйг үнэрлдэг. Амар холоос л үнэрчсэн мэт. Үуч юу үнэрдэд байна гэхэлээдсэн. Амар үнэрч тэгээд чихэн мэдээж бас юм имзэг байдаг. Зарим хүүхдүүд бол юу байдаг? Арьс нь их мэдрэг тэгээд шинэ хувц өмсч чаддггүй те. Одоо яарлах гэдэг. Тэгээд тэрийг ингээ мааж ачдаг. Бүр ингээд тестгүй юм шүү. Ингээд өмсүүлчихээр тесгүүгээр ингээд гар хүлээ мааждаг хүүхдүүд бас байгаа. Нөгөө хувцас өмсөх дурггүй те. Ерөөсөө шалтгаан л байдаг. Ихэнх манайх нь бол ихэнх нь тийм. Тийм үү. Даа шалтгаан л байж дээ. Тэгтэл манай хоёр ч юм бол өстой хүл нүцгий явж чаддаг шүү дээ. Аймс байна. Аймс өмсөхгүй бол ерөөсө чадахгүй. Би нөгөөдгийг тайлбарлах гал үзээд яг эсрэгээр их мэдрэг хүүхдүүд байдаг юм байна. Мэдрэг, мэдрэмжтэй. Маш их мэдрэг. Өстой сонирхолтой юм байна. Тэгээд одоо энэ нөгөө нэг би зүгээр шууд нийгмийн асуудлуудыг шийдэж гэнэ хагаад тий. Үнэр нь мэдрэх тийм хүүхдүүдийг бол зүгээр шууд перфюмны үйлдвэрт бүр яг жинхэнэ үнэр зэрлэг мэдэрдэг. Төв цэвэрлэх байгууламж бол авшаа хэрэггүй юм биш үү? Сонсголоо. Тийм. Таагүй үнэртэй юм байхад уурлаад идэв шүү дээ. Харин тийм. Муухай үнэртэй юм байна хатгаж.
Зүгээр одоо ерөнхий сайд руу ч юм уу энэ улсын удирдлагууд руу мэдээлэл энэ цэвэрлэх байгууламжийн тухай яасан бэ хөшөө нөгөө яриадсан юм чи яасан бэ гэдгийг явуулахын тулд зүгээр тийш нэг хүүгийс нь дагуулж яваад бүр яг ямар мэдрэмж төрж байгааг нь яриулаад заа хөшөө. Юу болсон бэ гэдэг. Гэтэ яг хоо надад бол би бол аль болох гэгээлэг талаас нь харах гал хичээгэл үзээд байна л да. Зүгээр нэг юм ямар ч лсэн нэг тодорхой хэмжээний хугацааны дараа энэ тухай зөв ойлголтуудыг авчих бах. Гэхдээ эргээд насны явахын ирээр асуудлын хэм хэмжээ ихсэх нь бол тодорхой юм байна. Та хоёрын ярьж байгаагаас тэр тухай бүрт нь яг хоо аль болох зөв гаргалгаа нь баруунд одоо хөгжсөн газруудад яадгийг мэдэхгүй байна. Гэхдээ ямар нэг юм болцсон датанууд цугларсан л байх бах те. Ирээдүйд айгүй гой зүйл болох юм шиг санагдаад байна. Та нарын ярьсан зүйл дээрээс харахад хүүхдүүд чинь тодорхой хэмжээний бидэнд байхгүй тэдэнд илүү өгөгдлүүд байна гэж надад харагдаад байгаа хэрэг. Тэгэхээр хамтарчих юм бол бид нар баг болох юм бол бидний дундаас айгүй гой зүйлс бий болж болох юм шиг тийм мэдрэмж сая төрлөө. Мэдрэмжлтэй мундаг тийм. Эдгэр чинь тэгээ нөгөө дуртай юм олчих юм бол нэг төвлөрнө гэдэг нь бол өстой гайхамшигтай шүү дээ. Ер нь юу ч тэр нь цадаа болохгүй байж чадхаар байхгүй. Тэгэхээр нөгөө яг хөө тэр нөгөө эрдэмтэд эдгээр ингээд бүтээл гаргаа тийм ингээд олд амжилт авчираад байгаагийн бас нэг шинж чанар нь яг л төвлөрчдөг дуртай юм да. Өөр юм тэр нь цадаа болохгүй. Одоо тэр маань хөр яриадсан нөгөө Микеланжело гэх нөгөө таазан дээр бүхэл бүтэн ингээд зураг амарт зурсан байдаг. Тэр хүн яг нөгөө аутизмтай байсан гэж ярьдаг. Яг л тэр хүн тэр таазан дээр амьдэрсэн байхгүй. Тэгэхээр тэрийг энгийн үн жишээ хийхгүй гэдэг чинь. Зөвхөн чипситэд байсан юм шүү дээ. Багадгүй тэр чипстэй хүүхдийн тохиолдол тэр бол заавал аутистикч биш. Тим одоо идэх юмны их цөөхөн сонголттой юм иддэг хүүхдүүд аягүй олон ба. Жирийн хүүхдүүд ч байгаа. Одоо их олон байгаа нь зүгээр хажим сонсогдоод. Тийм үү. Тийм ерөөсөө мах иддэг хүүхдүүд байна те. Заавал ингэж бүр нөгөө багаас нь хамаг хоолыг ингэж нухс шиг болгож өгсөөр байгаа. Одоо бүх хоолыг тэгж блендердэж нухш болгож иддэг ч юм уу. Янз бүрийн тийм тэр дээр бол бас заавал аутистикч биш байхаа. Тийм. Дөрөв үтгэ хатдаг гэж сонсголоор нь ер нь бол хүүхдүүд их хямралтай л байдаг юм байна да. Сэтгэл санааны хямралтай байхлаар л бид нар ер нь нэг хоол боловсруулах эрдэнэ тогтолцооны асуудлууд тулгараад байдаг шүү дээ. Би бол яг өөрөө зүгээр яг нэг хугацаанд маш их хямраад миний үтгэ хаталтай болоод тэгээд үргэлжлүүлээд цагаан мах хэрэг мэрэг гэдэг тийм зүйлс тохиолдож байсан байхгүй. Зүгээр эн чинь айгүй бид нар холын юм шиг хэрнээ энэ мангар ойрхон байж идэг бидэртээ энэ сэтгэл санааны хямрал гэдэг зүйл чинь зүгээр нэг хаалга нэг алхаалт цааталт нь байж идэг. Ерөөсөө айгүй ойрхон зүйл үүдэг байхгүй. Жохон амьдралын хэмнэл алдагдаал янз бүрийн төсөөлөөгүй цогцолтуудад ороод ирэхлээр л ингээл би үүрхэл тэгдэг юм байна лээ ер нь. Тэгэхээр бас мэдрэх хүүхдүүдийн хувьд бол бүрч илүү байгаа шүү дээ. Түрүүн бас anxiety нөгөө нэг юунд хямралд ороход нь их илүү хэдэн хувь гэчлээ. Энгийн үнтэй харьцуулахад стресс төртөх тийм сэтгэл готролд өртөх нь бол бараг 70 орчим хувь илүү. Ер нь сэтгэл нь хямрал нь бол их нөгөө амархан гэх юм уу? Тийм хямралд орохдоо байдаг юм байлээ. Насанд хүрсэн аутист хүмүүс гэсэн. Би дээр тэр нэг ганц сүхэ доктортой ярьж хахад хүний нөгөө тархинд үүсдэг янз бүрийн дааврууд байгаа шүү дээ тийм серотонин, окситин гэл манай хүүхдүүдэд тэр окситин ялгарх нь харьцангуй бага байдаг гэд тэр нөгөө аз жаргалын гормон юм байна л та. Тэгэхээр тэр нь айгу бага учраас нөгөө дахиад сэтгэл түгшүүр стрессийн юм давмгалчихж байгаа байхгүй. Тийм бай. Тэгээд тэрнээсээ болоод ингээд бүх юм хэцүү болоод байгаа байхгүй. Тэгэхээр тэр дааврыг одоо илүү ялгаруулах одоо ямар арга үйдэг ингээл бас эрдэмтэд дахиад судалжлаа. Патч үүд шүү дээ наагаал. Одоо нэг ийм хүртэл зөвлөөлөө шүү дээ. Тэгээд би тэр бол гэр бүл одоо эцэгийнх нь өөрсдийн сонголтын асуудал та. Одоо янз бүрийн дайтууд байдаг. Одоо энэ anxiety-г нь багасгах эсвэл бол нөгөө хит хөдөлгөөнтөх эмэгт давхар тийм хит хөдөлгөөнтэй хүүхдүүд байдаг аюу байдаг аутист хүүхдүүд дотор. Тэгээ тэрийг нь багасгахын тулд тодорхой хэмжээний дайтууд манай хүүхдүүд чинь жишээлбэл ихэнх нь сүү цагаан идэг бол ер нь шаардлага хэрэггүй л гэдэг. Гэтэ манай хүүхдүүд бол ааруул идэл суугаал идэг яг. Тэгээд тийм дайтууд байдаг, янз бүрийн саплемент байдаг, имнүүд ч байдаг те. Тэр сэтгцийнх нь эрүүл мэндэд зориулсан им аюу их байдаг. Ер нь тэр anxiety-г нь багасгах энэ төр гэдэг. Гэтэ зөвхөн би бол аль болох тиймнээс айлын ч ер нь баримталтай хэрэггүй л гэж боддог. Гэхдээ ирээдүйд бас юу болох юм байна. Тэрийг бол өөртөө нь ярилцчихж л яг одоо өөрөөс юу яаж хүсэж байгаа яаж байгааг илэрхийлждэг болсон болохоор бас харьцангуй гайгүй л байна л та.
Окей. Ийм ярьсных манай подкастны ерөнхий спонсор Denk Farm ажиллаж байгаа. Denk Farm та бүхэнд эрүүл амьдралын хэм маягтай зориулсан Германаас чанар сайтай эмийн бүтээгдэхүүнүүдийг Монголд оруулж ирдэг. Тэгээд тантай ойрхон эмийн сангийн салбаруудаар худалдаалагдж байгаа шүү гэдгийг дуулгах нь зүйтэй баг. За бид өнөөдөр 4 сарын 2-ны өдөр аутизмыг таниулах, аутизмтай бид нар хамтран амьдрахын тулд юуг мэдэх ёстой гэдэг сэдвээр дор би гэр бүлийн төлөөллүүдийг урьж оролцуулаад бид хэсэг хугацаанд ярьлаа. Тэгээд магадгүй таны сонсоогүй зүйлийг хэлсэн бах, сонсцсон байсан бол нэг татаад хэлүүлсэн бах. Гол нь энд яригдсан зүйлсийг та өөрөө ойлгоод сонсоод бити зөксөрөө цааш нь олон хүнд ярьж өгөөрэй. Бас болвол энэ нэвтрүүлгийг цааш нь түгээхэд тусалцаа үзүүлээрэй. Тэгээд доор та сонссон мэдснээс авсан мэдрэмжээ бидэнтэй хуваалцаарай. Тэгээд та хоёрт маш их баярлалаа цаг зав гаргасанд. Баярлалаа. Дараа дахин уулзцгаая. Тгий уулзах. За үзэгчдээ бидэнтэй хамт байсанд баярлалаа. Дараагийн дугаараар иргэн уулзтлаа баяртай. Гараа сайн угаагаарай. Та ковидоос айж байгаа бол сэргийлэх боломжууд нь түн бумаараа байгаа шүү. Зүгээр сууж байгаа тань дээр ковидээр наалтахгүй хамгаалах зүйлс маш олон байгаа. Маск, гар ариутгах гих зэрэг зүйлс зөндөө олон байгаа. Тэгээд хурдан энийг давъя гэж байгаа бол вакцинаа илгүүл хамгийн сайн вакцин танд олцсон вакцин. Энэ баг супер слоган болсон баг те. Хамгийн сайн вакцин танд олцсон вакцин. Volkswagen. За окей. Ой, жаргалыг хүсье тань. За та бичлэгийн төгсгөлд ирсэн байна. Бидний бэлтгэсэн мэдээлэл танд хэрэг болсон гэж найдаж байгаа шүү. Мэдээж амьдралын маягтай холбоотой өөрчлөлтийг иймэрхүү төрлийн мэдээллийг авмагцаа шууд өөрчлөн гэдэг бол худлаа. Танаас хүчин чармаалт, тууштай байдал шаардах болно. За, тууштай байдал гэснээс бидний бэлтэж байгаа мэдээллийг цаашдаа үргэлж авахыг хүсэж байгаа бол манай YouTube хуудсанд заавал subscribe дараарай. Хажуу талд нь байгаа хонхыг дарчих юм бол орж байгаа мэдээлэл цаг тухайд нь танд notification хэлбэрээр очих болно. Тэгээд хизээ орон төдий та мэдээлэл авах боломжтой. Энэ нь танаас ямар нэгэн үн төлбөр авахгүйгээр нэгдхийг урьж байгаа зүйл шүү. Бидэнтэй олон хүн нэгдэх тусам бидний мэдээлэл улам мариун ихээр бэлтгэгдэж та бүхэнд хүрэх ёстой юм байна. За тэгээд нэвтрүүлэгтэй холбоотой санал хүсэлтийг комент хэлбэрээр доор үлдээж болно. Үгүй болвол Instagram болон Facebook хуудасаар дамжуулаад бидэнтэй холбогдож болно шүү. За ямар тааш би танаас амжилтлан гуйж ин бидэнтэй нэгдээрээ subscribe дараарай. Тэгээд хонхын түг дарчаарай. За ингээд бидэнтэй хамт байдагт үргэлж баярлалаа шүү. Дараагийн дугаар хүртэл баяртай хайртай шүү.